Сайн байцгаана уу? За, манайс эмэгтэйчүүдийн сүлжээний тэмдэглэгт байгууллагууд бариулсан одоо сургалтын сургалтын сэдэв бол байгаль орчны даруйтал, байгаль орчны өөрчлөлт, энд эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн ийм сэдвтэй байгаа. Тэгэхээр миний бие бол хязгаар байгууллагын тэргүүн энэ баяр сайхан манай байгууллага байгаль орчны асуудал төлөвлөрөө уул уурхай хүний эрх асуудлын асуудал ажилладаг ийм байгууллага. Манай байгууллага 11 жилийн үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага байна. Тэгэхээр манай байгууллага сүүлийн жилүүдэд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, орон нутгад төвшгөлийн ажиллаж байгаа ийм туршлага үйл ажиллагаан дээр үндэслэн ийм сургалтын агуулга хэлбэрийг боловсруулж та бүхэн хүргэж байна. Хичээлд оролцоод байгаль орчны даруйтал, уур амьсгалын өөрчлөлт сөргөнөлөө гэж. Тэгэхээр уул уурхайн үйл ажиллагаа Монгол улсын дэвсгэрийн иш болно. Уул уурхай лицензгүй сум бол Монгол улсын хэмжээнд бол 40 орчим байна. Үндсэн одоо 3 тогтчих юм а 290 орчимд нь бол уул уурхайн үйл ажиллагаа хэмжээгээр явуулж байна. Тийм учраас бол та бүхэнд бол энэ чиглэлийг хэмжээтэй үүний өмнө бид нар бол дөрвөн агуулгаар бол хөрвүүлэн гэж хэлсэн байж байгаа. Нэгдүгээрт нь хувь ойлголтоо өгөх зүйлээ яагаад гэвэл манай дэлгэцт хамрагдсан байгууллагууд маань эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлаар ажилладаг ийм олон жилийн туршлагатай ийм байгууллага. Та бүхэн бол одоо энэ байгаль орчин уул уурхайн өөрчлөлт нь байгаль уур амьсгал өөрчлөлт ядгийн төрөлхтөнд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаар бол инглиш орж байгаа юм байна. Тэгэхээр энэ хувь ойлголтоо та бүхэнд бол өхөн системаар хэлсэн. Тийм учраас нэгдүгээр хэсэг бол ингэж яв. Хоёрдугаар хэсэг болохоор уул уурхайн үйл ажиллагаа түүний мөчлөг байгаа. Энэ мөчлөг бол орон нутгийн хөгжилд хүний эрхэд бол төсөл нөлөө тавьсан өөр байдаг. Тэгэхээр энийг бол хоёрдугаар гуравдугаарт нь эмэгтэйчүүдийн байгууллага энэ уул уурхайн бас үүдтэй энэ байгаль орчин хүний эрүүл мэндэд нийгэм үзүүлж байгаа төрийн нөлөөллийг бол баримтлуулах, мониторинг, судалгаа хийх маар эмэгтэйчүүдийн оролцоотойгоор нөлөөллийг бууруулах энэ ажлыг бол хийхэд ямар одоо туршлага formulated байдаг уу, ямар анхаарах зүйл байдаг үү гэдгийг хэлнэ. Дөрөвдүгээр хэсэгт нь бол уул уурхай төр үйл дагавартай холбоотой танай байгууллагын мэддэг байх ёстой, очиж таних ёстой мэдээллийн их сурвалжуудыг таних явуулна. За нэгдүгээр хэсэгтээ оръё. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт түүний даруйтал юу юм бэ? Цөөр ойлголтуудад энэ байгаль орчны даруйтал, байгаль орчны бохирдол, байгаль орчны зүйрэл гэдэг янз бүрээр нийгэмд ярьдаг. Энэ талаар бол ойлгоно. За энэ төр бол байгаль орчны даруйтал, бохирдол зүйрэл гэдэг бол арайч манай Монгол улсын төвшөнд зүйрэл арайхан болоогүй байна. Тэгэхээр байгаль орчны даруйтал, бохирдол гэдэг хэмжээнд нь авч үзэх ёстой гэж хэлж байгаа. Энэ дээр бол уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байна вэ? Уур амьсгалын өөрчлөлт өөрөө юу юм бэ гэдэг ойлгох шаардлагатай. Энийг мэдэх шаардлагатай. Та бүхэн бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай ЮП конвенц байгаа, үндэсний хөтөлбөр байгаа. Энэс дэвгэнгүй мэдээлэл авах шаардлагатай. Хоёрдугаар нь энэ байгаль дээр байдаг батнууд амьд зүйл бол биологийн төрөлхтөл гэдэг энэ ойлголтыг өгөх шаардлагатай. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь агаар мандалтай холбоотойгоор энэ цаг агаарын үйлдэл халалт ингээд бод банд шиг хуурай шиг энэ үйл явцыг бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоож ойлгоно. Биологийн төрөлхтөл гэдэг дотор бол амьд амьтан хоорондын ургамал амьтан хоорондын тохиолдлогыг бол авч үзэн энэд бол хүний хүчин зүйл нөлөөснөр яаж өөрчлөлт ордог вэ гэдэг талаар бол ингэж ойлгох юм байна. Тэгээд энэ байгаль орчны даруйтал бохирдол нь өөрөө нийгмийн болон эдийн засгийн хүний аюулгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ хүчин зүйл бол яаж нөлөөлөх юм бэ гэдгийг бол тогтоож харах ёстой. Тэгэхээр та бүхэн бол энэ давхай аймаг бол бичлэг ухаан хэрэгчдийн дөрвөлжин сумд үйл ажиллагаа явуулж байгаа бичлэг ухаан хэрэгчдийн үйл дагаврын талаар бол баримтлуулах, эмэгтэйчүүдийн оролцоог бий болгохлаар бол байна. Улаан аймгийн хан болохоор бүр хангаан сумд үйл ажиллагаа явуулж байгаа том уурхайн үйл ажиллагаанууд эмэгтэйчүүдэд нөлөө үзүүлж байгаа
бууруулах төвшөнд ажил ингэж болсон байна. Архангай аймаг болохоор мөн одоо эдгээртэй төстэй гэхдээ нөлөөллийг бууруулах биш, нөлөөллийг тодорхойлохоор бол энэ Архангай аймаг бол юм байна. Баян багнуур дүүргийнхэн болохоор нүүрсний олбор баттай холбоотойгоор энэ эргээд эмэгтэйчүүд хүүхдүүд нөлөөллийг одоо таниулан сурталчлах гэсэн ийм одоо зүйл болсон юм байна. Дархуул аймаг болохоор уг ухаан үүдээс танаас Монголын улсны бохирдол хэрхэн бий болж байна? Улмаар энэ эрүүл мэндийн нөлөөллийг тодорхойлох гэсэн ийм төслүүдийг боловсруулсан байна. Тэгэхээр энэ төслүүд нь эргээд бүгдээрээ ингээд татвартай хөгжлийн зорилттой 17 зорилттой хавах гэх юм бол байгаль орчны чиглэлийн 8 зорилттой бол шууд холбогдож байна. Ийм учраас энэ бол их цагаан болсон их зүйлтэй харсан ийм төслүүд байна. Гэхдээ бид нар байгаль орчинд ороод ур амьсгалын өөрчлөлт нь бол хүний эрүүл мэндэд өдөр сөрөг нөлөөллийг тооцоход яаж одоо холбож ойлгох юм бэ? Суур юм дээр одоо ойлголтуудаа яаж авах юм? Тэгээд суур ойлголтуудаа байж дараачийн одоо гол асуудлаа яг хаана гол кнопо хаана дарах юм бэ гэдэг ингээд та бүхэн одоо мэдж авах хэрэгтэй. Тэгээд эндээс бол бид мэдээж 3 сарын хугацаанд бол нөлөөллийг бууруулах төвшөнд бол ажиллах. Нөлөөллийг тодорхойлох тамдан судлах ерөнхий одоо тэр тойм одоо судалгааг бол хийж чадах. Тэгэхээр бид нар бол илүү одоо фокуслж ажиллах хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө энэ 5 төслийг бол бүгдийг уншсан. Бүгдээр бол та бүхэнд бол коммент хийж өгч байгаа. Ингээд харахад бол ерөнхийдөө энэ төслүүд бол нэлээд их ерөнхий хүрээтэй зарим төслийн нэр томьёолол бол засгийн газрын түвшний томоохон одоо урт хугацааны стратегийн шинжилгээ тавьсан зорилт мэргэжил бол өгсөн байна. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр бол илүү сайн фокуслж байдаг. Нарийнаас одоо хичгээс бид нар бол асуудал ойлгох хэрэгтэй. Тиймдээ сурах замаар энэ асуудал руу орох нь энэ одоо эмэгтэйчүүдийн асуудлаар ажилладаг нийгмийн зүйлээр ажилладаг байгууллагууд бол ач холбогдолтой юм а гэсэн ийм дүгнэлтийг бол хийгээд байна. Ер нь бол байгаль орчны салбар дах үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг тогтоон, нөлөөллийг тогтоон, түүнийг одоо бууруулах арга хэмжээ аавн энэ оролцооны эдийг бол хангах гэдэг бол ихэвчлэн бас анхаарах хэрэгтэй зүйл байдаг. Яагаад гэхээр энэ бүхний цаанд аль нэгэн хувийн хөвшилт, аль нэгэн хуулийн аж ахуй нийцэх бол их хэшиг хөндлөх болдог. Энэ бол Монгол улсын хуулийн дагуу үйлчлэг явуулахаар өөрсдөө хамгаалдаг. Монгол улсын засгийн газар бол хуулийн дагуу зөвшөөрөлт аваад үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн байгууллагууд бол хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэдэг нь ойлгох хэрэгтэй учраас бидний энэ одоо тогтоох нөлөөлөл тогтоох асуудал маань тогтоох арга зүй, арга шил, амар хүрээ тогтоосон үндсэн маань хөдөл төлөвлөлт байх бол анхаарах хэрэгтэй. Нийгмийн шинжилгээ зорилтууд бол төрийн үүрэг байдаг учраас бүхэн төдөө хайрцаг төрийн үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнээс онцлог өөр юм аа. Байгаль орчны салбарын уул ухаан үйл ажиллагааны сөргөлөг тогтоох хөдөлгөөн зөвшөөрүүлж үүрэгтэй хэрэгжүүлээгүй байна. Хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн байна гэдэг бол зөвшөөрүүлэх гэдэг бол бидэхэн бас хэрэгтэй гэдэг юуны өмнө хэлмээр байна. Тийм учраас бид бол энэ суур ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Ингээд дараагийн слайд борлол тогтвортой хөгжил ногоон хөгжил. Тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилтыг бол тодорхойлсон байгаа. Энэ дээр бол урд нь нийгмийн эдийн засгийн хөгжлөөс бол хөгжлийг тодорхойлдог байсан бол одоо бол илүү байгаль орчны салбарыг бол нэг тулгуур салбар гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тийм нийтээр байгаль орчны одоо асуудлыг бол нийгмийн эдийн засаг байгаль орчин хүрээлэн болчихсон нь хангалттай. Хөгжлийн 3 багам ийм төсөнд бол харах болсон. Ийм учраас бодлогын баримт чиглэлүүд шинэ томьёолууд бол стандарт оруулжсэн. Энэ хөгжилтэй оронч төр, хөгжил буурай оронч төр Монгол улс, Герман улс, тэгээд одоо Африкийн одоо нэг бас бодоход чинь бүгд стандарт ойлгоно. Тэгэхээр хөгжил гэж яг юу юм бэ? Ногоон хөгжил юу юм? Энэ хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдгийг бол бид нар бол энэ статистикс хараад бол онцлог ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсын засгийн газрын ийм мөрийн хөтөлбөр 16-20 оны мөрийн хөтөлбөр бол илүү ногоон хөгжлийн үзэл баримттай ийм одоо мөрийн хөтөлбөр байдаг. Уул уурхайтай аймагууд ялангуяа өмнө бол Дорногов аймгийн мөрийн хөтөлбөр бол тогтвортой хөгжлийн үзэл баримттай ийм одоо мөрийн хөтөлбөр байгаад байгаа. Тэгэхээр өөр өөрийнхөө аймаг сумын
мөрийг хөдөлгөе. Мониторинг хийж байгаа тухайн сумын цэцэрлэгийн мөрийг хөдөлгөх эрхийг төлөвлөсөн стратегийг гаргахдаа ямар одоо хөгжлийн үйл баримтлал суурилсан бодлого баримтлал вэ гэдэг нь гарах хэрэгтэй. Энэтэй холбоотойгоор нөгөө тал энэ уулын компаниудын мөрийг бодлого баримтчгуудыг уншихтаа энэ ялгаж харах хэрэгтэй юм аа. Ингээд бид нар бол илүү асуудалгаар үүргийн хариуцлагын шаардлагын баталгаатай болох юм аа. Тэгэхээр доктортой хөгжил гэдэг нь бол байгалийн нөөцийг аль болох үр өгөөжтэй ашиглана. Экосистемийн төлөвтэй байдлыг хүндэхгүй, аль болох төлөвийг хадгална. Үйлчлэл байгалаас алтаа үйл шимээ урт хугацаанд хүртэх боломжийг нь бол хангах зүйлсэн. За тэгээд нийгмийн доктортой хөгжлийн суурь хүний хөгжлийг бол хүний амьдралын чанарыг сайжруулах үндэс болно гэдэг байгаа. Харин ногоон хөгжлийнход илүү ягуурдаг буурууд нь байгалыг гэсэн хэрэглээд бий болгоно. Жишээлбэл хөдөлмөрийг багаар ашиглах. Аюул багаар илрүү боломжтой юм уу тийм ээ. Ногоон ажлын байруудыг бий болгоно. Ногоон хотуудыг бий болгоно. Хичнээн одоо үйл баримтлалтай хөгжлийг бол ногоон хөгжлийн бодлон баримтлалыг хөгжлөө гэж авчирсан гэж байгаа юм. Тэгэхээр энийг та бүхэн бас холбогдох гэж байна. Хэвстэй бид хэлсэн. Ногоон хөгжил талаарх нэг түрүүнд та бүхний мониторинг судалгааны хүрээнд хамар одоо олон удаа давтаж ногоон өсөлт гэдэг юм бол бидний та бүхний одоо бодлон баримтлалыг хэлээд таарна. Тэгэхээр зэрэг ногоон өсөлт яг юу юм бэ гэхээр байгаль орчны тогтвортой байдлыг аль болох хадгалсан. Одоо бидний ярьдгаар хууч ярьдаг унган төрхөөр нь хадгалсан. Унган төрхөөр төхүүлж одоо бол нөхөн сэргээх юм хамгаалах. Тэгээд энэ бол энэ хадгалт хамгаалах үйл ажиллагааг нийгмийн бусад талуудын хөгжлийн оролцох талуудыг бол оролцоог нь аль болох дэмжсэн. Хөдөлмөрийн дараагийн бол ажил багтай эдийн засгийн төлөвлөлт ногоон гэж үзнэ. Тэгэхээр бид нар бол Монгол улсын малыг их олон болгоод байна гэж яриад байгаа. Энэ малаас гадна шийдвэрийг хий. Энэ бол эргээд эдийн хийх гэдэг нөхөлийн үздэг байгаа. Тийм учраас чанар хамгаалах яг юм бол энэ эдийн дараагийн эдийн засгийн хамгаалах ийм юм байгаа. Тэгэхээр ногоон үйлдвэрлэл гэдэг нь бол илүү хүнд үйлдвэрлэл үйлдвэрлэлийн ойлгох юм байж байгаа. Тэгэхээр хүн нөөцийн хэмжээ хөдөлмөрийн хүний эрүүл хүрэлэн болсон үйлдвэрлэлийн үнэтэй бол энэ ногоон үйлдвэрлэл гинэ гэж. Одоо үйлдвэрийн газрууд аль болох таасыг дахин ашиглаж. За тэгээд энэ аль болох неон гэрэл буюу эрчим утгаар ашиглаж төлөвлөлтөөр ашиглаж байна. Ингээд мөн одоо энэ ажлын байруудад бол энэ гэрэл тавыг аль болох бага хэрэглэх. За ийм бол илүү явдаг. Тэгэхээр аль болох хүмүүсийг гэрэл унтраахыг хүсдэг. Нойл болсон бол нойлынхаа дараа гэрэл унтраана гэдэг энэ бол сануулгуудыг бичиж байгаа. Энэ үйл явдал бол ногоон үйлдвэрлэлийг одоо би бодох гэдэг юм орлогууд юм байна л гэж ойлгосон. Ногоон ажил гэдэг улсын бэлтгэл бол мод тавьдаг хүмүүсийг ногоон ажлын байр гэж гарлаа гэж ярьдаг байсан бол ногоон ажил гэдэг бол ажилтнаа төлөвлөгөө өрөө тасалгаа тэр орчмын одоо тог хаягдаа яаж гаргаж байна ажилчдынхаа одоо амрах төлөв цаг яаж төлөвлөж байгаа ажилчдаа ямар байгаль орчны экологийн чиглэлийн хүмүүс дагдлууд гэж олгож байгаа энэ бүгд ногоон ажлын байр бол ингэж харагдаж байгаа. Тэгэхээр тэр сүүлийн үед бол энэ хүмүүс офсчлуудыг барьж ингээд грантуугаар улс хойшлох системүүд бол тэнцвэрүүд тавьж байна. Мөн үйлдвэрүүд бол энэ бас шилэн тагтаа савуудыг бол ингээд хоолны савуудыг үйлдвэрлэж байна. Энэ болохоор төгөөг бол бага хэмнэн болсон ч гэсэн бол давж засахгүй цагаан буцасаар яж байгаа болсон баг гэдэг үгээр хэлсэн байна гэдэг. Эцэг мөчийг бага хэлсэн таны эдийн засгийн ашигтай байгаад байна гэхдээ тэгэхээр эрчим хүчээр ашиглах бол танаа нийцийг бол багтах гэсэн ийм санаа. Тэгэхээр энэ бүх юмуудыг тогтмол хөвшил болж бүхэл ажлын байр бүхэл одоо үйлдвэрлэл хангах нь бол өөрөө ногоон үйлдвэрлэл болно гэж байна. Тэгэхээр аливаа нэг ногоон ажлын байрнаас ажлаас бол энэ уур амьсгалын өөрчлөлтийг бас хамаар хөрвүүлэн болчихныг бол
одоо нэг ажлын байр байлаа гэхэд танай охин одоо орон явахдаа бүгдээрээ хогоо унтраадаг, бүгдээрээ хогоо одоо зөв хайдаг байх. За тэгээд аль болох байгаль шинжлэх ухаан хэрэгтэй бүхий цаг бодлого бодлогыг ашиглаж байх гэсэн ийм юмруу одоо байгаль ажилтнаа бол ингээд одоо хандлагыг өөрчлөх бол ногоон ажил юм аа гэж ойлгоод байгаа. За ногоон хот гэх нь бол хот илүү хүмүүсийн амьдралын хавцтай хөгжлийн боломжтой гэсэн тийм одоо хот суурин хотнуудыг бол одоо ногоон хот гэж хэлдэг гэж байна. Тэгэхээр нийтийн нь бол хавцтай байх хэрэгтэй, хог хоёрын амралтын менежменттэй байх хэрэгтэй. Хогийн хогийн баахан савнууд тавьснаар бол энэ бол хог хоёрын менежмент үзүүлж байгаа. Тэр хог хоёрыг хэрхэн хүмүүс ангилж хайдаг болтой. Тэр ангилсан хог хоёрыг хэрхэн авилж байгаа. Тэр хэрхэн тогтоороо бол хог хоёрын менежмент гэж ойлгогдно. Одоо тэр бол уншилтаараа хотын хүмүүсүүд ялгаад очиж байна. Энэ хотын дахад ажил асахаараа бид нар нийлүүлээд асгачихж байгаа. Энэ бол хог хоёрын амралтын менежмент гэж Улаанбаатар хот маань дахин багнуурч тийм ээ. Энэ хотууд маань хог хоёрын амралтын менежмент хэрэгжүүлж харах нь чадаагүй. Энэ бол харилцаж олдчихж явж байна гэж ингэж ойлгоно. Сангамжийн асуудал дээр болохоор тэр хүмүүс ашигласан үсийг бол яаж одоо дахин ашиглах вэ? Саар болгож ашиглах гэдэг энэ юмыг бол зөвхөн байгууллагын зорилгоор гаргах хэрэгтэй. Энэ рүү явах хэрэгтэй. Ийм байдгийг ногоон хот бүх асуудлыг энэ хэрэгжилж байгаа хэрэглэгчнүүд нь байгуулж ээлтэй байх хэрэгтэй. Хотынхны ашигласан хэрэглээд дуусны дараах хог хайд нь бол байгууллагууд бол ээлжигээр босгох байх хэрэгтэй. Ингээд энэ бол ингэж ногоон хот болмоо гэдэг ийм ойлголт бол дэлхийн нийтээр яг ийм стандартаар ингэж явж байгаа. Тэгэхээр зэрэг аль ч хотод ийм байхад ийм шаардлага хангасан байх юм бол тэр ногоон хот болно. Тэрээс олон мод тархин олон хогийн цав тавьснараа энэ бол ногоон хот болох юмаа гэдэг ийм ойлголтыг хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг хөдөө орон нутгийн явж байхад бол энэ та бүхнийг нь уурхайн хэлбэлээр очиход бол манайх бол эко тусган байж байгаа, эко кэп байгаа гэж хэлж магадгүй тэгвэл танах усаа яаж ашигладгийг, хог хоёрыг яадгийг, усаа энэ хүмүүсийн амьдралын тавтахтай орчинд байлгалаа гэж хүмүүс яаж эвд аюулгүй болсон юм тавтахтаа бүрдэж байгаа юм бэ? Тоосчтой яаж бууруулж байгаа юм бэ? За аюулгүй ус хэв байж ус хэрэгж байгаа танаа кэп яаж одоо энэ нөлөөд өгч байгаа юм яаж одоо энийг тэр өмшөлтэйгээр байж чадах юм бэ гэдэг юм яаж батгаж чадах вэ гэдэг юм. Иймэрхүү байдлаар бол бид нар энэ суур нэр томьёогоо ойлгох, суур ойлголтоо нэг болгох асуудлыг хийж шаардлагатай юм аа. За тэгээд түрүүчийн ярьсаар байгаль шиг оролцох бохирд гэдэг бол үндсэндээ нэг юм аа. Оролцох гэдэг бол урталтаанд нөхөд зэрэгдэхгүй болсон тохиолдлыг бол оролцох гэж нэг ойлголоо Монгол улсын хэмжээ. Бохирд гэдэг бол одоо тэр нь ямар нэгэн байдлаар хамгаалах хийх, цэвэрлэгээ хийх, нөхөд зэрэг ажил хийсний дараагаар эрүүлчих газрыг бол бохирдсон газар байна гэж хэлсэн. Тэгэхээр усны бохирд байдаг, хөдөлгөөний бохирд байдаг. Техникийн бохирд бол ил харагдаж байгаа. Бохирдоос давсан хэмжээ буюу сайжруулах арга хэмжээ аваад хамгаалах арга хэмжээ аваад чиг тэр нь бол тодорхой хугацаад урталтаанд хэрэгдэхгүй болсон тэр оролцсон болсон байна гэж үзэн гэж байна. Ийм хоёр ялгаатайгаар энийг ойлгоно. Тэгэхээр энэ судалгаа байгаад байгаа. Уран зохиолын өөрчлөлтийн улмаас энэ Монгол улсад бол сүүлийн 60 жил энэ агаарын халалт бол дунджаар 156 хэмээр нэмэгдсэн гэж байгаа. Тэр халалт улам нэмэгдсэн гэдэг уур амьсгалын өөрчлөлт явагдаад байна гэсэн юм байна. Тэгээ манай орон нутгийн 25% хамаарсан гам болоод 2-3 жил бол заавал нэг удаа боож байна. За 50%-аас илүү хэсгийг хамаарсан гам бол 4-5 жилийн удаа боож байна. За ингээд тав дээр говийн бүсийн заруу чаван шугамтай өдрийн тоо 1960 онд харьцуулахад бол өнөөдөр 3-4 дахин өссөн хандлагатай байна гэж. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт энэ агаар мандалтай цагаагаартай холбоотой энэ мэдээлэл бол ашиггүй хүн амаас болоогүй хүн өсөлтөд нөлөөлөх боловч эцсийн үндэ бол хүний өсөлтөд энэ байдал бий болгоно гэдэг нь байна. Тэгэхээр зэрэг энэс бол өсөлт хэрэгжим нь ногоон хөвгтэй хөвгтэй энийг хангаснаар энэ бол уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах боломжтой юм аа. Тэгэхээр энэ үйлдвэрлэл явуулсан газар илүү явагдаж байгаа. Ялангуяа уул уухайн үйлдвэрлэл мал ихээр өссөн газар нутгуудад энэ үйлж байгаа энэ банкуудын агаарын температурын одоо халах
тийм байдаг. Цаг шаргат өдрийн тоо нэмэгдсэн. Энэ асуудал бол илүү хүн амд төлөвлөсөн уул ухааны үйл ажиллагаа мал ихээр өсөж байгаа газруудад явагдаж байна гэсэн ийм энэ бол ингээд Монгол улсын төчлийн тайлангийн томрооны тайлан илрүүлээд авчих болно таарсан. Монгол улсын болон нутгийн 78% одоо 80% үзэж байгаа их баг хэмжээгээр хэмжиж батрын дорой явагдсан байж байгаа. Тэгэхээр тэр их хэмжээгээр хөгжихэд өгсөн газрыг бол доройтсон газар бага хэмжээгээр зөвлөж ямаа ойлгоно. Ингээд бол та бүхний хамаарахаас тухайн аймгийн сан хамаарах сан бол их хэмжээгээр бол зөвлөлтөнд өгсөн доройт явагдсан газар бол аймгийн хамаардаг. Баруун аймгийн бол ерөөсөө бас мессежтэй бол хамрагдсан байдаг. Хатан бол хамаагүй цомдод бол бас энэ байгаль орчны доройт өгсөн ийм цомдод байдаг. Өмнөгөө аймгийн хамбог манлай цомдод бол зэнд бол мөн одоо доройт байж байгаа. Ингээд утсын хэлбэрээр бол хөлбөмбөнд орсон 13 аймгийн 25 сум байна гэх. Энэ чинь өөрөө ихтэй эргээд уур амьсгалын өв шиг байгаль орчны охирдоосон хэц таваад доройт хэмжигдсэн байна л гэсэн ийм үг байгаа. Тэгэхээр яг доройт хэмжигдсэн газар дээр уул ухааны үйл ажиллагаа явуулсан бол илүү одоо байдлыг бардуулна гэсэн ийм санаа. Ийм үйл энэ дээр үйл явуулахгүй таарах энэ бол нэг ашигт маркетинг компаниуд бол нүцгэн тогтоосон бол үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр бид нар бол байдлыг бардуулахгүй байхад үүргийг хүлээх ийм учиртай байгаамаа. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг эсрэг бол ямар хариу арга хэмжээ авах болохгүй гэдэг бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн конвенцээр бол зааж байна. Нэгдүгээр нь бол бас асуудал ойлгоот нөхцөл зэргийг асуудал зохистой хариуцлагатай хэрэглээ бий болгох байгаль орчинд өсөх дарамтыг багасгах, байгаль орчны бохирд доройтныг багасгах, тогтвортой хөгжийг хангах гэсэн ийм байдлаар бол хариу арга хэмжээ авах хамаа уур амьсгалын өөрчлөлтийг давамгуулж болно, өөрчлөлтийг бууруулж болно. Өөрчлөлтийг арилгана гэх асуудал бол өнөөдөр байхгүй. Бууруулах хариу арга хэмжээ хүчин сэргийлэх асуудал байна. Тийм учраас энэ бол бүхэн энэ үйл засгийн үүрэг биш, энэ нийгмийн үүрэг биш, энэ бол хоёрын хэвшил буюу уул ухааны компаниудад үүрэг байх ёстой. Уул ухааны компаниудад байгаль орчин нөлөөлөх байдлыг үнэлгээ хийж байгаа. Үнэлгээний компаниуд бол яг танай зөвлөснээр ийм уур амьсгалын өөрчлөлт гарах юм байна. Та бүхэн бол ийм байдлаар хүчин сэргийлэх арга хэмжээ аавна. Ийм байдлаар байгаль орчны доройтыг үзүүлэхгүй, бохирдыг гаргахгүй байна. Байгаль орчны нөлөөлөх дарамтыг бол багасгах ёстой. Ийм байдлаар хариуцлагатай хэрэглээ бий болох ёстой гэдэг бол зааж өгч энэ замаар бол тавхан орон нутгийн байгаль орчныг хангах үүрэгтэй шүү гэдэг нь тайлбар хийсэн байдаг. Та бүхэн бол тэгэхээр яг энэ тухайн компаниудаас яг өөр ажлын өөрчлөлттэй холбоотойгоор ямар үүрэг бүтээсэн байна. Хариу ямар арга хэмжээнд гарах юм бэ гэдэг нь асуух ёстой гэдэг үгээс энэ байна. Биологийн төлөвлөлт гэдэг бол зөвхөн хэвшинчлэн олон төрлийн амьд нийтийн байгаль орчлыг илэрхийлж ойлгох биологийн төлөвлөлт байгаамаа. Урд нь бид биологийн олон янз бүрийн байдлаар яг хэлсэн. Одоо бол эдгээр нийтлэг биологийн төлөвлөлт нэр томьёор явж байгаа. Өнгөрсөн хугацааны бичиг баримтууд бол олон биологийн олон янз байдлаар эцнийг ингэж ойлгох юм шүү гэдэг. Ингээд биологийн төлөвлөлт мөн хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бол өөрчлөлт байдаг. Юу энэ бол илүү эмзэг жишээлбэл би одоо нэг оюун нэг суманд бол нэг босон түүхийг бас энэгээр бол та бүхэн мэдээд авах хаа гэсэн. Оюун нэг суманд 13-14 онд бол маш их үнэт таксиг авсан. Ингээд үнэт такси агнаад тэр нь арьстайгаа хөдөлгөөд байхад бол урд тэр бол маш их үнэтэй байсан. Урд гаргаж ирсэн. Ингээд агнсан 2 жил дараадан агнсан. Түүний дараагаар юу болсон бэ? Сумд бол үгүй байгаа бол үнэхээр баригдсан. Тэгээд бол дээр дарууг бүгдээр онгоцоор шилхот тавьсан. Мөрхийн бол утаа тавьсан, ус хийсэн. Ингээд маш олон удаагийн үйлдлийн үрдүнд бол хаалттай байгаа. Одоо бас ах түвшинд нь төрөсөл гэхдээ энэ яг бол усарнууд маш их орон нутгийн иргэдээс маш их гарч байна. Нөгөө талдаа нөгөө ангид бол ингээд гадсан хоронд тэр хариу
арга хэмжээнд бол дасан зохицоод яг одоо устгах үйлдэл явагдсан урд өдрөд одоо өдөр юмрууд ингээд өөр аймаг юмрууд нүгөө ярьцдаг. Яг тэгээд дуусан байгаа баталгаа хийдэг. Энэсээр бид нар үйл явдлыг маш том биетэй болоод орон нутгийн энэ юм маш тийм бол өвчин хаврах байхгүй зарим тохиолдолд хүний төвлөрч явсан гэсэн юм байдаг. Тэгэхээр энэ тохиолдлын дараагаар бид нар навчтан дууссан нэг тохиол байгаагаас өөр газраас өмнө гэсэн зүйлүүд байна. Энэ одоо үйл явдал байгалийн хэлбэр ингээд бий болсон та. Гэхдээ энэ дараа юу болсон бэ гэдэг нь аюул чухал байгаа даа. Тэгэхээр энэ бол 7000 гаруй хүн амтай байсан бол өнөөдөр одоо тэдний сум 4000 гаруй хүнтэй одоо 4000 болох шиг байна. 3 жилийн дараа. Тэгэхээр тиймээс мачид бүгд өөр аймаг сумын руу нүгэх шаардлага байхгүй. Яг л бичээр татаад. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс өөр аймаг сумд болохоор өөр аймаг сумд 183 хоногоос дээш байх юм бол тэр аймаг сумдаа бүртгэх юм. Энд шийдэл суугаад тэндээ холбоор болоод ингээд амьд жишээ. Тэгэхээр тэр эцсийн тэр сум бол хүний хан тоогоор бол орон нутгийн төсвийг авах, орон нутгийн мөнгө авах, сургуулийн бүгд туцах зардал хүний тоогоор тоноос хамаарат бол ингээд зардал авдаг бол энэ бүгд багассан. Үүгээр зогсохгүй тухайн нутаг бол сум бол 7000 хүн сумын төвийн жижиг үйлчлэгээ авах замаар сумын төвийн одоо эдийн засгийг тэтгэдэг байсан. Сумын төвлөрөөд үйлчлэгээ аваад тэгээд аймаг сум оргууд сумын төвийн босод одоо бизнесийг тэр наатайгаар үйлчлүүлдэг байсан. Тэр үйл явдал байхгүй бол жишээ. Тэр энэ яагаад төрөлжүүл ингэж бодоод аль нэг зүйлийг бол аль нэг одоо амьд бизнес тийм альтыг бодоод байгалийн нөөцийг бол эдийн засгийн ашиг олгохоор хэд ашиглах юм бол ингээд босод одоо яагаад төрөлжүүлэлт нөлөөлдөг мөн нийгмийн хэсэг орон нутгийн тогтвортой хөгжих ийм байдлаар тэр нэг бүтүүлэх юм шүү гэдэг бол энэ. Тэгэхээр энэ бол яагаад төрөлжүүлэлт өөрчлөлт юм аа. Тэгэхээр та бүхэн яг өөрийнхөө компанид очиод яг одоо энэ модерн нөлөөлийн үнэлгээ модерн хийж байгаа төслийг баримтлах гэж байгаа бол нөгөө биологи байгаль нөлөөлөх байдлын үнэлгээнд биологи төрөлжүүлэлт ямар өөрчлөлт ямар өөрчлөлт гарна гэсэн байна. Тэр өөрчлөлтүүдийг хэрхэн одоо бууруулах арга хэмжээ авсан байна. Энийг бол тэр тайлантай зайлшгүй үнэлээд энийг бол мэдэх хэрэгтэй байна. Нөгөө талдаа орон нутгийн хэл бол бодтой ажиглагч бодтой одоо мэдээ өгч байгаа. Эдгээрээ бол яг энэ биологийн төрөлжүүлэлтийн өөрчлөлтийг яаж явуулах вэ гэдэг авах хэрэгтэй байна. Энийг бол зайлшгүй бид нар бол авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр хэдийгээр хүний эмчүүдийн эрхтийн биологийн төрөлжүүлэлт өөрчлөлт хамаардаг юм боловч энэ чинь эргээд ялангуяа малчин эмчүүдийн нутгийн эмчүүдийн байгалийн нөөц хамаардаг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэл орон улсын эмчүүдийн хувьд бол энэ зайлшгүй эрхэл нөлөөлөх ийм үйл явдал болдог. Ийм учраас асуудал болдог. Ийм учраас энийг бол та бүхэн хамаарсан гэж бодохгүйгээр энийг бол илүү судлах энэ дээр хамт ашиглах хэрэгтэй юм шүү. Та бүхэн төслийг босруулахдаа сайн бас судалгаа хийх мэнэ гэж бодож байна. Нэмэлтээр би бас мэдээд өгье гэж. Жишээлбэл Завхан аймгийн дөрвөлжин суманд зөвхөн бичлэг хэлбэрийн үйл ажиллагаанаас үүдээ тэр нөлөөллийг бол судалгаар баримтлуулахаар энэ бол босруулсан байна. Гэхдээ Завхан аймгийн дөрвөлжин суман дээр нийт 13 хэлбэр байна. Эндээс бол ашиглалтын 2 байна. Байгууллагын 11 хэлбэр байна. Бичлэг үйл ажиллагаа гэдэг бол бусаас хэмжээний бол хангалттай хэмжээний хариуцлага үүрэг бол амжилт аваагүйгээр бол үйл ажиллагаа явуулж байгаа. Ихэвчлэн хуваарь ашиглах тодорхой хэлбэрийн дөрвөлжин суманд байгаа ургамал сум хувьд бол ингээд ажилладаг. Тэгэхээр илүү энэ томоохон уурхайн үйл ажиллагаа руу илүү анхаарч өндөртөө бодлуулсан бол арай их үр дүнтэй байхаа гэж ойлгож байна. Тэгэхээр та бүхэн яг нэг бичлэг ухаан үйл ажиллагаа замдаа энэ томоохон уурхайн үйл ажиллагааг хацуулж харж явах нь байгаа. Нэг энэ салбарын орд ажиллах байгаа хувьд бол энийг бас анхаарах хэрэгтэй юм аа. Бодлогын бүрх хангасан бол нийт 62 хэлбэр, нийт 19 ашиглалтыг бүтэн хүн хайрлуулж байгаа. Тэр бүрх хангасан бол тавьсангүй бодлогынхаа төсөнд бол хамгийн тол одоо бодлогын үйл ажиллагаа явуулдаг энэ сумын хувьд бол энийг зайлшгүй бол анхаарах хэрэгтэй. Тэр анхаарчээ гэж бодлоо. Ахын аймгийн цэвэр суманд бол нийт 14 хэлбэр байна. Энэс бол ашиглалтын 12%, хайрлуулах 2%. Нөхөд сэргээлийн эрхтэй буюу нөгөө хянан олборлол нөхөд сэргээлийн
амжилт авсан одоо олон компаниуд бол орхны хөндлөлд бол ажиллаж байгаа бол манай байгууллага тийм аа. Тэгэхээр энэ дээр бол ажиллах Улаанбаатар хотын Банууд үүрэгт бол уран зэцэж байгаа тул ашиглалтын хоёр зүйлийн хайгуулгын байна. Ашиглалтыг эзэмших илүү төвлөрөхөд илүүгээр тийм арай цалбай станцтай холбоотой асуудлыг бас хүнд тавьсан байна лээ. За гэхдээ Бануурын хувьд бол нүүрс албартаас орчны бүсэд орчны одоо эрен тойрон амьдарч байгаа хүмүүсийн нөлөөд өртөж байгаа хүмүүс эрүүл мэндтэй холбоотой ямар өсвөр татыг бол тариулах ийм ажил юм гэлээ. Тэгэхээр энэ бол байгаа. Томоохон суурин байгаагийн хувьд бол энэ зөвлөх шаардлагатай, төлөвлөх шаардлагатай байна. Дахиад энэ шарын гол замд бол хэдэн үеийн одоо гэсэн уудахаан үйлчилгээ явуулсан. Одоо 22 оны ашиглалтын 17% байгаа юм байна. Хангал сумтай дамжсан бол нэлээд бас хэвчээд байна лээ. Хайгуудын 5% байгаа юм байна. Тэгээд алтны ордын хувьд бол одоо усан буу ашиглах замаар бол алтыг олборлож байгаа. Энэ бол усыг дахин ашиглах буюу хоргойлуулж хаягдгаа үйлдэлтэй бол илүү тоогцож харуулах зүгээр баха гэж ингэж бодсон. Тэгэхээр бол үндэсний утгаануудад гарах юм байна лээ. Тэгэхээр яг үндэсний уснаас болоод эрүүл мэндийн хогсно гэдгийг одоо тогтооход бол энэ нэг юм байгаа хувьд тийм амар биш. Энэ бол лабораторийн байгууллага шинжлэх ухааны томоохон байгууллагатай хамтарч хийх ба. Тэгэхээр энэ дэр бол хамтарч байгаа баха. Ер нь ажил төсөл дээр бол бид нар бол тийм нотгоо барих нотгоо боддоор ингэж хамтарч судалгаа их ба анхны байд анхны та хийх бодлого нэг нь уул тал авчлах барь бичгийн бүрэн ойлгож авах ба яг ийм арга замаар хийж монитор ингэж татвартай харьцах хэрэгтэй байна гэдэг арга түгээн мэдэх хэмжээнд ажиллах байхаа гэж ойлгож харсан. Та бүхний одоо стиг уншдаг. Энд нэгдүгээр хэсэг ингээд уусдیں۔ Ер нь байгаль орчны доройтол бохир хэлбэрийн биологийн төрөл уур амьсгалын өөрчлөлт энэ дөрвөн нэр томьёог ингэж ойлгож авах нь бол чухал байсан. Таахын тодорхой зүгээр ойлгож авсан байна. За нөгөө зүгээр энэ тодорхой хөгжлийн нэг тулгуур баг нь байгууллагын салбар болсон. Администрацийн холбоотойгоор энэ шинэ хөгжсөн нэг тэмдэг бол бас ойлгогдсон байхаа гэж байна. Юм дээр ашиглаад машин судалгаа хийх юмаа. За хоёрдугаар хэсэг рүү оръё. Уулахад түүний мөчлөг бүхэл үзүүр нөлөө гэж. За уулахын үйлчлүүлэлт бол тухайн үе шаттай явдаг байлаа. За нийтдээ бол 3 жил. Эхнийх нь хайгуулын үйл ажиллагааны 3 жилээс эхэлдэг. 3 жилээр 3 удаа сонгоод 9 жилийн хугацаанд бол эрүүл хайгуулыг хийдэг нөхцөл тогтоох ёстой. Энэ хугацаанд нөхцөл тогтоож чадахгүй бол хайгуулын хэсэгт тусгагдаад ингээд хөдөлгөх ажиллагаа явуулдаг. Нэг нөхцөл тогтоох юм бол уулахын ашиглалтын үйл ажиллагаа бол 30 жилээр 3 удаа бол сонгогддог байдаг. Энэ жилийн хугацаанд бол ямар ч уухай бол нөөц авч уулсан байхаа бол ингээд нэг жишг байдаг. Монгол улсын хувьд гэсэн байна. Тийм байдаг хутаг бол хөөж ирсэн байна. Тэгэхээр нэг л уулахын үйл ажиллагаа явагдсан бол хамгийн их нөөцтэй байхдаа 90 жил хугацаанд хайгуулаас эхлээд 3-аас 90 жил бол тухайн том орн бол энгийн дунд бол энэ үйл ажиллагаа явагдана гэсэн. Тэгэхээр нэгдүгээр үе шат бол ашиг мэтлийг эрх үе шат байдаг. Эрхийн үе шатн дээр бол тухайн одоо ашиг мэтлийг гадна дээр бүртгүүлээд энэ утгатай ийм нэмэр байгууллага юм хийгээд тухайн орн нутгаар бол бас мөн мэдээлгээд ингээд эрхийн ажлыг бол ихс тогтоох уу эрхийн ажлыг хийдэг байлаа. За дараагийн шатндаа бол хайгуулын ажлыг хийн. 9 жилийн хугацаанд бол хайгуулын ажлыг хийх байгаа. Энэ дээр бол тухайн зөвшөөрөл аавна. Эрхийн үйл дээр тухайн зөвшөөрөл авах зөвхөн мэдээлэх үүрэгтэй байдаг. Тодорхой илэрс илрүүлээд энд нэг байж болох юм а гэдэг одоо илэрсийг илрүүлсэн бол энэ хайгуулын үйл ажиллагаа явуулах буюу өргөдлөг болж ирэх юм гэсэн. За энэ дараагаар бол хайгуул хийгээд нөөцөө тогтоочих юм бол ашиглалтын лиценз авахаар бол хүсэлтэн гаргана. Ашиглалтын лиценз авсны дараагаар бол яг одоо энэ бол төдий хэмжээний нөөцөө эдийн засгийн бол ашигтай юм байна. Байгаль орчны нөхөж хэрэглээд эргээд бид нар үйлдвэрлэлийн задлаа нөхөд бидэнд ашигтай байх юм байна. Улс орнд ашигтай байх юм байна гэдэг бол ижилдэл бол ашигтай олгодог байгаа. За дараагийн шатнд бол энэ уурхайн эрдэм ашиглалтын татсан уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийдэг байгаа. За тэгээд дараа нь нэг авахд явагдаад бол ажиллагаа хийх дараагаар бол энэ хаалтын үйл ажиллагааны үе шат бол хэлнэ. Өөрөөр хэлбэл 3-5 жилийн өмнө уурхайн хаалтын нөөцөө жил бүхэн мэдээж байна. Тэгээд 5 тонн илрүүлсэн гэх юм бол жилийн бодлоготой байна.
одоо нэг 400 тонн үлдээд ч юм уу тийм ээ нэг тэр тохиолдолд бол уурхай хаалтын төлөвлөгөө бол хаалт хэлбэг бол ашиг потенциал мэдээ байгууллагууд мэдээлэл байгаа. Ингээд бол одоо хаалт үйлдвэрлэгээ явуулдаг байлаа. Ингээд үндсэндээ уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа орон нутгад 5 үйл шатаар явагдана гэсэн үг. Энэ 5 үйл шат тусамд бол байгаль орчинд үзүүлэх нөлөө, хүний эрхт үзүүлэх нөлөө, орон нутгийн хөгжил үр нөлөө, сайн болон сөрөг үр дагаврууд бол харилцан адилгүй байдаг байгаа. За тэгэхээр яг офер гэдэг юу юм бэ? Оферын хэрэглээс ашигтай материалыг мартаж ил гаргаж олборлох мөнгө болох процессыг бол оферлагаар хэлж байна. За батрын хэрэглээс эрдэс материалыг гаргаж авах үйл ажиллагаа байна. Тэгэхээр эрдэс материалыг зөвхөн офер алмаас нүүрс жанш техникчлэнгийн дахин бодлогын ажиглал энэ асуудал баялаг бол эрдэс баялаг гэдэг нь металл гэж тооцогдсон арт төмөр мөнгө асуудал нэг ажимлуудыг бол металл гэж үндсэндээ батрын хэрэглээс ил олборлох асуудал бол олборлохоор нөөц бол нэгэн металл байна гэсэн. За тэгэхээр хэдийгээр ингэж олборлсон ч гэсэн нэгсийн бол босрохгүйгээр шууд түүхийгээр нь бол экспортлол бол мөнгө олгож болно. Эсвэл босруулах гаргаж болно. Жишээлбэл эсээр бол холбооны кабель диск хийж болно. Атаар бол энэ бүгд ямар юмудыг хийж болно тийм ээ. Техникчлэнгийн ийм байдлаар бол босруулах гаргаж болно. Босруулахгүйгээр экспортлол мөнгө олгож болно гэсэн. Ийм бүхэл процессыг бол үндсэндээ олборлох юмаа ойлгоно. За уул уурхайд чигээр муухай салбар бас биш. Муу юм биш. Тэгэхээр уул уурхайгаас олборлсон баялмал тэр одоо түүхий тэр баялагууд бид өдөртөн амьдралдаа хэрэглэж байдаг. Тэр хүн одоо гатаа бүгдтэй эмгтэй зүйлтэй байдаг. Хүн бүхэн тагтай байдаг. Хүн компьютер ноутбук болох хэрэглээд энэ бүхэн ашиг баталгаас олборлсон тэр баялаг нөөцүүдийг бол тэр металлуудыг бол ашигладаг байдаг. Ийм учраас бол өдөртөн амьдрал бол гайсгүй ашиг баталгыг хэрэглэж хангах юмаа. За энэ зах зээлээс хамаарсан янз бүрийн мөнгөний үнцнийг бол өгч байна нэг юм. За тухайн байдлаар бол улс орны бол стратегийн ашиг хөгжлийн их үүсвэр болж болж идэг. Энэ их ч гэсэн хөгжлийн их үүсвэр болж идэг. Энэ чухал хөгжлийн орнууд нь хөгжил одоо хөгжил багтай орнууд нөөц баялаг багтай орнуудад бол ихтэй орнуудад бол бас хөрөнгө оруулах замаар бол ашиг байдаг. Энэгээр бол улс орны санхүү хөгжлийг байдлаараа бол стратегийн ашиг гэж хэлдэг байдаг. Нөхөн сэргийлдэхгүй нэг удаагийн шинжилгээ ч гэсэн дахин босруулаад бас ингээд бас ашгийг өгөхийг илүү нэмэгдүүлэх нэмэн өртөх шинжилгээний боломжтой юм байдаг байна. Тийм учраас энэ бол уурхай салбарыг бүхэн муухай гэж бүхэн хэлдэг юм байна. Энэ хандлагатай харилцагтай бол илүү үүрэгтэй байгаад илүү шударгасан тогтоо энэ юмрууд бид анхаарах хэрэгтэй юм байна. Уурхай хөгжил 60-аад оноос бид авчиж байгаа. 60-аад оны уул уурхай бол маш олон уурхайг бол хүн оноо товчж олборлож хайж явсан байдаг. Услан аваар их батсан байдаг. Хүний амнаас эсрэг болно. Хөдөлмөр аюулгүй байдлын стандарт үүсгэж бол тийм сайн байж чадаагүй болох байсан байна. Үүнээс хойш 70-80-аад онд яасан гэхээр илүү байгаль орчинд нөлөөлөлийг ойлгож бол хамтарч ирсэн байдаг. Ийм учраас бол бид анхаарал хандуулах болсон хугацаа бол 70 оноос хойш бол байгаль тухайн уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин нөлөөлөлийг бууруулахад бол илүү анхаарч эхэлсэн. 60-аад онд бол хүний аюулгүй ажилчдынхаа уурхайн ажилчдын эрүүл аюулгүй орчинд одоо ажиллах ославааргүй ажиллахад бол илүү анхаарч эхэлсэн байдаг. Харин 90-аад оноос хойш бол уурхай хэдийн таагддаг юм байна. Бүгд хаалтын үйл ажиллагааг бол анхаарах хэрэгтэй юм байна. Хайгуулыг бол хүндрүүлсэн шатнд бол хийх хэрэгтэй юм байна. Ингэж бол нэрэл нөхөж зэрэгсэн асуудал дахин олборлохгүй байх, дахин хөндлөхгүй байх ийм асуудал анхаарч чадах юм байна. За энэ үеэс бол мөн нийгэм нөлөөлөлт бас нэг нөлөөлөлт юм байна гэж. Тэгэхээр энэ нөлөөлөлт бас эерэг болгох, нэмэртэй болгох, сөрөг үр дагаврыг басгах бол анхаарах хэрэгтэй гэсэн байдлаар 90-аад оноос анхаарч ирсэн байдаг. Тэгэхээр ер нь бол энэ байгаль орчин нийгэм нөлөөлөлтийг бол хацсан бус үйл үеэс бол анхаарч ирсэн байна. Тэгэхээр энэ үеэс Монгол болох юм гэсэн бол яг энэ хөгжлөө байгаа бол ингэж явж ирсэн байдаг.
Монгол Улсын эдийн засгийн уулуурхай салбарын байр суурь ямар байгаа юм бэ гэдэг нь хэлбэлтэй. Яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсад бол 3,500 гаруй ашиг нөхцөлийн тусгай төсөөл байж байна. 20 гаруй бүтээгдэхүүн багц гэрээтэй тавтай байж байна. Ураны мөн одоо уран буюу төмийн энерги бас одоо 20 гаруй бүтээгдэхүүн байж байна. Ингээд аваад үзсэн бол 3800, 700 орчим, 700-800 орчим бол ингээд тусгай төсөөлөл бол 40 төгрөг байна гэж. За уулуурхайн эзэмшил ямар бүр тэр уурхайн тэр 3,700 гаруй төсөөлөл хэний эзэмшил байгаа юм бэ гэж. Үүний бол энэ 3,700 гаруй төсөөллийн 28% нь бол бүрийн эзэмшил байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Эрдэнэс Монгол гэдэг компани байгууллаа. Түүний охин компаниар Эрдэнэс оюун толгой, Эрдэнэс таван толгой, Эрдэнэс одоо багнуур хэмжлэнгийн бол энэ бүр маш их эзэмшлэр тогтоод байгаа. Энэ утгаар бол очоод бодлоо хүрч байна. Мөн эдгээр нэргээд бас охин компаниуд байгууллаа явуулсан. Ингээд 20 гаруй бас охин компанитай гэж үзэж байгаа. Тэгэхээр тийм төрийн эзэмшил бол маш их байдаг. Түр яг хэдийгээр тогтоож гэсэн уулуурхайн хувийн эрхлэх компани адилхан чиглэл хариуц байгуул хөдөлгөх үүрэгтэй байгаа. Адилхан хуулиар асуудал болж байгаа. Илүү хэвээр бол яатны шинжтэй асуудал зэрэг эзэмшлэх тогтоож байгаа гэж ойлгоно. Хувийн эрхлэх компаниуд бол 60 орчим хувьтай байдаг. Энэ 3,700 гаруй төсөөллийн 60% нь хувийн эрхлэх буюу хувийн хөрөнгө оруулалттай гаруул эзэмшиж байгаа. 8 орчим хувь нь бол төрөв болон хувийн эрхлээ хамтсан байж байгаа. Бид оюутан компани 34% эзэмшиж байна. Бид хамтсан байдлаар бол 8% багнуур байж байна. Бас хувийн хамтсан байж гэдэг. Ийм байдлаар бол бас эзэмшилтэй бас байна. Тэгэхээр 3 янз эзэмшилтэй байна. Тэгэхээр та бүхэн уулуурхай компаниуд хамтран хөрөнгө оруулалттай гэдэг эзэмшилтэй гэдэг бол асуудал гарч байна. Тэр бас үүрэг хариуц оногдуулахад бас энэ маш чухал болчихсон гэж байгаа. Мөн бас тухайн компаниг бас хамтран хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадын эдийн засгийн хөрөнгө оруулалттай, дотоодын эдийн засгийн хөрөнгө оруулалттай гэсэн ийм байдлаар бол асуудал их шаардлагатай. Мөн одоо менежмент хаанхан хийж байгаа вэ? Хөрөнгө оруулалтыг хаанхан хийж байгаа вэ? Эцсийн шийдвэрийг аль талаар гаргаж байгаа вэ? Энийг бол бас нөхөд асуух хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай ихэвчлэн Монгол улсад бол хятад улсад хөрөнгө оруулалттай компаниудад нэгдэггүй байж байгаа. Тийм учраас эцсийн шийдвэр эцсийн одоо засгийн эрх мэдлийн шийдвэрийг хаанаа гаргаж байгаа вэ? Аль талаа байгаа вэ? Хамтсан хурдаар гаргаж байгаа юу? Энийг бол бас асуух нь чухал байгаа. Мөн энэ уулуурхайн салбар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүн ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний 20% нь бол уулуурхайн салбараар бүрдүүлж байгаа. Экспортын орлогын 70% нь бүхэн уулуурхайн салбараас байж байгаа. Тэгэхээр Монгол улс бол ноос ноогрон бүтээгдэхүүн, арслан бүтээгдэхүүн тэгээд мах зүйлүүд багтэн. Тэгээд эдгээрийн болонд экспортлог бүтээгдэхүүний гадагшны харгалзаа бүтээгдэхүүний 70% нь бүхэн уулуурхайн салбар байна. Тэгэхээр 70% нь бол түүхий зүйл бол баяжмалуудаа бид нар бол гаргаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн буюу энэ бүтээгдэхүүн болгох нөөцийг угаагаад гаргах энэ хэмжээнд гаргах төрийг дандаа түүхийгээр гаргаж байгаа бол бас мэдэх хэрэгтэй. Монгол оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт байж байгаа. Нийгмийн эдийн засгийн салбар хаваа эдийн засгийн салбар байж байна. Тэгээд одоо жишээлбэл үйлдвэрлэж янз бүрийн салбарт хөрөнгө оруулалт. Ингээд нэг хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгийн 70% бол уулуурхайн хөрөнгө оруулалт байна гэдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт гадны компаниуд хөгжлийн байгууллагуудын оруулж байгаа төлбөр бол уулуурхайн салбарт хөрөнгө оруулалт нөхцөл байгаа нь энэ санахад агуу байгаа нь биднээс харагдаж байна гэдэг. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн уулуурхайн салбарын их байр суурь ийм бол бас томоохон байр суурь байна гэж яхах үгэн. Энэ нөхцөл байдал бол өнгөрсөн сүүлийн 5 жил яг ийм байдлаар байж ирсэн. Энэ бол нэмэлтийг багтааг нь 10% нэмэлттэй яваад байгаа. Цаашлах бол энэ байдал хэвээр үүсэх юм байна. Ийм нэмэлтийг бол энэ Монгол улсын төрөөс эцсийн салбар баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, засгийн газрын бодлого, хөгжлийн бодлогоудаас энэ давтагддаг бол уулуурхайн салбар бол Монгол улсын эдийн засгийн бодлого байр суурь байх юм байна гэж байна. Нэг эдийн засгийн салбар бодлого байр суурьтай байх юм бол орон нутгийн хөгжил гэсэн бодлого байр суурьтай байна гэсэн үг. Тэгэхээр уулуурхайн салбарууд бидний гадуур хараа хэмжээ, бидний хараа хэмжээ гадна байж болохгүй байна. Тэгээд нэг эдийн засгийн гол салбар учраас энэ бол нийгэм хүн амын хүний эрхэд засаглалт бол
тодорхой байдлаар бол ихэнх нь одоо төр нөлөөний үед олох одоо бас байр суурийг бол талбар болж байна. За үнэхээр ийм одоо экспорт импортын тодорхой хувийн хэмжээ бол 22 бүрдүүлж байна. Бараг 82 бүрдүүлж байна. За улсын төсвийн орлогын тодорхой хувийг бас бүрдүүлж байна. Үнэхээр уулын салбар тийм хүчтэй тийм мундаг салбар юм. Яг уулын салбар хүн ардд ашиггүй байгаад байгаа юм бэ? Яг нь уулын салбар байгаль орчинд оройтон байгаа юм бэ? Яг нь уулын салбар ийм том томоохон салбар юм бол яг Монгол улсад одоо иргэд язгуураад байгаа юм бэ? Иргэдэд энэ ашиг өгөхгүй байгаа, үн нөлөөг өгөхгүй байгаа юм бэ? Энэ дээр бид нэг чухал ярих гэж байна. Тэр дундаа иргэдэд ашиг өгөхгүй, үн нөлөө өгөхгүй байгаа эмэгтэйчүүдэд хүүхдүүдэд яагаад үн нөлөө өгөхгүй байна вэ? Тэгэхээр энэ дээр бол бид нар анхаарах хэрэгтэй. Үнэхээр энэ ийм хэмжээний орлогыг өдний хэмжээний байгаль оройтуулан байж өдний олон хүмүүсийн ийм их ашиг амьдрах ашиг оройтуулан байж хөгжүүлж байгаа салбар нь иргэд яагаад хүн ардтай ашиг багтай байгаа юм бэ? Тэгвэл бид нар анхаарах нэг хэрэгтэй. Хот нэг хэлэх хэрэгтэй бодож байгаа хүн энэ юу гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах процессыг энэ схемээр гаргасан байдаг. Энэ яг хаана нэртэй оролцоо буюу эмэгтэйчүүд оролцоо байж болох юм бэ гэдэг нь бол энэ бүр харамсан байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл авах эцгээд бол ашигтны газар тодорхой эрэг хайгуул судалгаа хийгээд эцэс тогтоосон бол тэр багцлалтай ашигтны газрын судалгаа үүсгэж тэр өргөдөө бодвол одоо энэ тодорхой баримтууд бүрдүүлдэг байдаг. Тэр баримтуудыг бүрдүүлэхдээ бол бүрдүүлээд материалын ашигтны газрын судалгаа хөрвүүлэхэд бол ашигтны газрын судалгаа эргээд тухайн аймаг гэдэг сум төгөөний засаг даргад нь атом цонх явуулдаг. Таны сум нь одоо ийм хүсэл хийсэн байна. Хайгуулын зөвшөөрөл авах хүсэл хийсэн байна. Энийг танад зөвшөөрөх үү эсвэл гэж бодлоор бол атом чи явуулдаг байдаг. Ашигтны засаг дарга нь ашигтны газрын даргаас нэг саналыг 30 хоног бол хүлээн авдаг. Атом чи явууллаа. Тэр атом чи явуулснаас 30 хоног хариу өгөхгүй бол зөвшөөрсөн тооцоо бол автоматар болдог байдаг. Тэгэхээр энэ дээр бол эрдэм төлөвлөгчдийн хурал бол хэцэж бол энэ дээр зөвшөөрөл өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр эрдэм төлөвлөгчдийн аймаг засаг даргаас сумын засаг дарга сумын засаг дарга эрдэм төлөвлөгчдийн хурал өгөөд ингээ эрдэм төлөвлөгчдийн хуралаараа хэлцээд энийг бол саналаа өгөхөөр хурдсан байдаг. Тэгэхээр эрдэм хурлын төлөвлөгчдийн хуралдаан бол бид 2 удаа болдог байдаг. Тэгэхээр төлөвлөгчдийн хуралдаан хэлбэлж болно. Тухайн зүйлийг хүссэн газар нутгийн байршил багийн эрдэнэ зураг ийм боцоотой болдог. Тэгэхээр тэр одоо энэ 30 хоног багтахгүй автоматар олгох байдал ингээд дагуулгад олгодоо яваад байгаа. Бид сая өнгөрсөн 7 сарын 1-ний Хяны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлага бол яг энэ хуулийн дээр гарч ирж байгаа. Тэгэхээр 30 хоног нэгэн бол тэгснээс хойш аймаг засаг дарга эргүүлээд ашигтны газар хариу өгөх хүртэл 30 хоног өгөхөөр багтдаг гэдэг бол олон жилийн бол орон засаг дарга яг гэсэн бол амжихгүй ингээд яваад байдаг. Хууль өөрчлөгдөхгүй яваад байгаа юм байгаа даа. Тэгэхээр ямар ч сан та бүхэн тухайн лиценз дээр очиад мониторинг хийх гэж байгаа бол хяналт хийх гэж байгаа бол энэ лицензийг өгөхөд сумын эрдэм төлөвлөгчдийн хурлаас одоо зөвшөөрсөн санд явуулсан уу? Та нар дээр албан тооцоог хийж болох ийм одоо болцоо бол энэ дээр хийдэг ордог эмэгтэйчүүд ордог байгаад байгаа. Мөн тухайн эмэгтэйчүүдэд тас мэдэрч чадах болгох гэж байгаа бол энэ дээр эрдэм төлөвлөгчдийн хурал нь лиценз өссөн өргөд ирээд тэгвэл эмэгтэйчүүдийн бүлэгтээр дүнлэлдэг эмэгтэйчүүдийн бүлэгтийн мэдээлэл байх асуудал энэ дээр бол асуудал юм харагдана. За ингээд нэг татварлын шийдэг өгсөн бол ашигтны газар нь бол татгалзсан. Тэрнээс хойш нөгөө компани дахин их явуулна. Эсвэл шууд зөвшөөрч болно 30 хоног дараа 30 хоног хариу үйлдэл бол автоматик зөвшөөрсөн болдог байсан бол ингээд зөвшөөрөл олгоо явуулах юм болтой байдаг. За ингээд энэ зөвшөөрөл олгох юм бол тухайн компани хараагийн дотор эрхний жилийн одоо лицензийн төлбөрөө нэг таад нь бол $5 болчихсон. Тэгэхээр ингээд 3 жилийн хугацаанд болоод явдаг. Энэ процесс бол хайгуулын лиценз авах гарч ирдэг. За энэ хайгуулын лиценз аваад 9 жил 3 дээр 3 удаа сонгож болно. 6 жилийн хугацаанд нөөцөө илрүүлж болно. 3 жилээс илрүүлж болно. Тэгэхээр ингээд ямар ч гэсэн 9 жилийн цаашдын хугацаанд 9 жил. Энэ хугацаанд нөөцөө жоод ашиг
хэрэгжснээр байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ёстой. Үнэлгээ хийх ёстой бол тухайн багийн иргэний нийтийн хурлаар хэлүүлнэ. Тэгээд багийн иргэний нийтийн хурлын тэмдэглэлийг бол тэр үнэлгээнд аврагсан байна гэдэг ийм бас нэг байх байдаг. Тэгэхээр яг энэ дээр бол тухайн багийн иргэнийг бол оролцуулах ийм оролцох. Та бүхний дэд фокус тавьдаг эмэгтэйчүүдийн оролцоо бол яг энэ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ гаргах энэ процессор бол оролцож байгаа. Энэ мэдлэг та бүхэн оролцох нь ашиглалттай байдаг. Юу гэдэг та бүхэн фокус тавьдаг. Тэгээ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ гэж өөрөө яг юу юм бэ? Иргэд оролцоод юу асуух ёстой юм? Яаж оролцох ёстой юм бэ гэдэг нь бол та бүхэн та юу гаргавал нэг урмаа харж байгаа юм бол ухаал гэж байна. Тэгэхээр та бүхэн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ гэж өөрөө яг юу юм бэ? Тэгэхээр одоо түрүүчийн миний танилцуулсан лицензийн мэдээлэл байж байгаа сум болгоноор та бүхэн ажиллах гэж байгаа сум болгонд бол ашиглалтыг хэдэн хайгуул лиценз байдаг байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ бол тухайн сумын бусад дараагийн байгаль орчны байцаагч нэг гол байдаг. Тэгэхээр та бүхэнд тухайн сумд очиад таны сумд хэдэн ашиглалт байгаа байна. Энийг тоогоор байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ байдаг юм байна. Тэр үнэлгээтэй танилцъя гэж байгаа ажлын байран дээр танилцах эрхтэй байдаг. Тийм учраас ажлын байран дээр суулгаад энэ үнэлгээтэй танилцаж тэгээд тэгээд энэ дээр яг иргэдийн оролцоод яаж хангах вэ? Иргэдээр яаж хэлсэн байна вэ гэдэг нь та бүхэн шаардлагатай. Хэрвээ иргэдийн оролцоод хангаагүй багийн иргэдийн танилцах материал байхгүй байхад нь тэр үнэлгээг баталсан бол байгаль орчны яам буруутай. Буруутай болно. Тийм учраас энэ процессыг та ажиллах юмаа. За ерөнхийд нь дахиад нэг хэлэхэд та бүхний эзлийг уншиж яхад бол ямар нэгэн сөрөг нөлөөг олж тогтоогоод түүний буурал гарах хэмжээ аавна гэдэг байгаа. Тэгэхээр та бүхэн процессыг одоо үйл явцад хуулиараа байж процессын алдаа гаргаж буй юу гэдэг их ажиглалт мониторинг хийх нэг ач холбогдолтой юм байгаа юм шүү. Тийм учраас та бүхэн энэ байгаль орчин нөлөөлөх байдлыг татаж үзээрэй гэж. За тэгэхээр энд нэг Монгол ерөөсөө хэрэгждэг нэг юм дээр тэмэл ягаамгүйр байдаг. Цаг бодлогын захиргаа бол нас бол дүгнэлт гаргуулж байжтэй. Тухайн энэ одоо уулзсан олборлын үйлчлэгээ явуулахад хэдийн хэмжээний урт ашиглах юм бэ гэдэг технологийн бол тэр нөлөөлж үнэлгээ хийж байгаа компаниуд тогтоогоод өгдөг. За тэгвэл энэ бол жилдээ нэг 100 сая тонн ус ашиглах юм байна. Энэ үйлдвэр явахын тулд энэ алтны үйлдвэр явахын тулд. За тэгвэл их энэ сав газарт энэ хэрэгцээ бас 4-5 уурхай байгаа бол 4-5 улаан нийлээс сая тонн ашиглана гэх юм бол 5-6 сая тонн ус ашиглахад энэ сав газрын усны нөөц хүрхэн үгүй юу гэдэг дээр бол сав газрын захиргаа бол дүгнэлт өгдөг. Тэгэхээр дүгнэлтэд үндэслээд ашиг материалын газар лиценз олох хэсгийг бол шийддэг. Ийм хуулийн тогтвол бол байгаа даа. Гэхдээ ашиг материалын газар энэ усны тухай хуулийн энэ сав газрын захиргааны дүгнэлтийг хүлээж авах уу, харгалзахгүй, шаардахгүйгээр зөвхөн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээд хийгдсэн үгүй юу гэдэг дээр лиценз болгоод ингэ яваад байгаа юм байна. Тийм учраас та бүхэн энэ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг үзэхдээ сав газрын захиргааны дүгнэлт байна гэдгийг харах ёстой. Ашиг материалын газар руу албан бичиг илгээгээд томаас нь юм уу сав газрын захиргаа руу бас хандаж энэ мэдээллийг авах ёстой. Танах яагаад дүгнэлт хийсэн үгүй юу, асуусан үгүй юу, дүгнэлт гаргасан үгүй юу? За дүгнэлт гараагүй байх чинь бичиг болгосон байхад сав газрын захиргаад ямар одоо арга хэмжээ авдаг юм бэ, ямар оролцоотой байдаг юм бэ гэж талаасан та бүхэн бас гарах ёстой шүү гэж хэлсэн. За ингээд тухайн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийгээд орон нутгийн илэрх хэлбүүлээд байгаль орчны яам дээр очиж батлуулаад ингээд ашиглалтын хүсэж байгаа компани бол энэ хүсэлтийнхэнд энэ үнэлгээг хатаргаад ашиглалтын газар дүгнэлтийг авч үзээд олгох энэ лицензээс зөвшөөрөх болцоотой гэдэг юм бол зөвшөөрн татгалзаж бас болно. За гэхдээ одоо сүүлийн жилүүдэд алтны хөтөлбөр хэрэгжиж дууссан алт хоёр хөтөлбөр хэрэгжиж байна. Засгийн газар эдийн засгийг одоо бүрдүүлэх тийм ээ төлөвлөлтөд байгаа учраас бүх зүйлүүд зөвшөөрч байгаа. Тийм учраас зөвшөөрөх нь бол илүү байгаа учраас зөвшөөрж авсан бол тухайн компани 10 хоногийн дотор эхний жилийн лицензийн төлбөрөө буюу нэг газарт нь $15 бодож лицензийн төлбөрөө 10 хоног дотор хийн ингээ 30 сарын хугацаагаар ашиглалтын тухай зөвшөөрлөө авах үйл ажиллагаа бол эхлэх юм байна. Тэгвэл татгалзах бас болно. Татгалзах юм бол ахаад ихнээсээ нэг нөөцийн тогтоосон компани хайгуулын нөөцийн тогтоосон компани хайгуулынхаа нөөц нь өөрөө нөөцийн тогтоосон компани дээр ашиглалт авах гэх нь давуу байдаг учраас дахиад
байгаа материалыг бүрдүүлэх процесс дахиад эхэлнэ гэсэн үг. Ийм байдлаар бол энэ ашигтай бүхэн хайгуудыг бол олгогдож байгаа шүү гэдэг нь бол таасан. Тэгэхээр энийг та бүхэн илүү ашиглалтын тухай хувьд байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хувьд яг бодох журмуудыг гаргах замаар та бүхэн бол энийг дэлгэрүүлж хараарай. За дараагийн хоёр өсөлт байж байгаа хайгуулыг эзэн байгаа үйл ажиллагаа гэсэн ашиглалтын эзэн байгаа үйл ажиллагаа гэсэн ийм хоёр юм байж байгаа. Энийг би та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор энийг бол оруулсан байж байгаа. Тэгэхээр хайгуулыг эзэн компани та нар бол мэдээж илүү ашиглалтын эзэн болсон компани батга өгүүлж байгаа сөрөг хөдөлгөөр ажиллах байна гэж би ойлгосон. Тэгэхээр та бүхэн хайгуулыг орхитуулахгүй харах хэрэгтэй юм шүү. Ашиглалтын тайлбарлыг нэгэнт ашиглалтыг эзэд олгогдсон байгаа бол тэр газар солилцоо тогтоогдсон газар тусгай хэрэгцээний болон нөөц татсан газар ашиглагыг хоригдсан газар давтаж иж магадгүй. Хэдэн аймагуд бол хангаан бүсд ажиллаж байгаа учраас нэг урт настай хууль буюу ойн сан голын их газар бол өсгөн цогцыг бол хоригдсан байдаг шүү дээ. Голын яс бол 50 метрийн зайд бол бол ямар нэгэн хайгуул олбортын үйл ажиллагааны бизнесд олгодоогүй байх ёстой. Оюун захаас 50 метрийн зайд бол ямар нэгэн олгодоогүй байх ёстой. Энэ юмтай бол давтаж бол харах ёстой юм шүү гэж. Нөөц нь олборлолтоос экономик хоригдох зэрэг төрөлж эхэлсэн байна тийм ээ. Тэгэхээр манай дээр бол 5 тонн арт илрүүлсэн байна. Энийг мэдээж ирэх бол экономик сүрлийг хохирлыг бол зэрэг төрөлжих нөөцтэй тийм орд байж чадахгүй юм байна. Тийм учраас энийг бол 15-аас дээш тонн алтны 10 дунджаар 10 тонн нөөцтэй нөөц тогтоогдсон бол олбор барих үүсэж байгаа юм. Тийм учраас энэ бол манайхан бага нөөц тогтоочоод техник эдийн засгийн тээцүү гэж ярьдаг бидний техник эдийн засгийн систем батлуулахад өсгөж батлуулах. Тийм бол бас асуудал байгаад байдаг. Тэгэхээр энийг бол та нар тогтоож харах юм чадахгүй гэхдээ хэцүүгүй юм танилцъя гэж хэцүүтэй танилцах хэрэгтэй юм байна. Хэдийн хэмжээний нөөц тогтоосон юм байна. Хэдэн хугацаанд ашиглана гэсэн юм байна. гэдэг юмыг зүгээс нь харах болно. Хэдүү бол компани өөрөөсөө авч болно. Ашиглалтын газар дээрээс бол авч танилцж болох юм байна. Мөн ажлын байран дээр нь танилцна гэсэн. Энийг та бүхэн хараарай. За орон нутгад бол орон нутгийн иргэд юу мэдэх хөтөлбөр хэдийн хэмжээний ямар байгалийн нөөц тогтоож чад байгаа юм бэ? Энэ шиг хэдийн ашиглаж чад байгаа юм бэ? Хэд үлдээд байгаа юм бэ? За тийм олборлох явцад нь өөршөө нэмэлт ямар баяжмуудууд ашиглалтын төрлүүд ихэрч гарч ирсэн гэдэг байдлаар бол өнөхөр 10 тонн гэсэн чинь яг олборлолт чинь 5 тонн байх юм уу тийм ээ 8 байх юм уу тийм эрсдэл байдаг учраас энэ юмуудыг бол багцах хэрэгтэй юм шүү гэж. За нэг ашиглалтын бизнестэй болсон компани хайгуулын бизнестэй байх үедээ нөхөн сэргэлтийг хийж ирсэн тайлангийн байгаль орчин үсгийн байдлыг болсон байгаа юм шиг. За байгаль орчин нөлөөлөл үнэлгээг ямар батлуулсан эсэх яамнаас яг хэн гэж хүн ямар шинжиж батлсан байх уу гэдгийг юусан авах хэрэгтэй. Ямар компани үнэлгээ хийсэн байна гэдгийг авч үзэх хэрэгтэй. Тухайн үнэлгээнд дээр үнэлгээ хийсэн компани ямар зөвлөмжүүдийг өгч байгаа гэдгийг авч үзэх хэрэгтэй юм байна шүү. За тэр үнэлгээнд дээр түрүүний хийсэн чинь иргэдийн сандыг авахдаа яаж хийгээ багийн иргэдийн нийтийн хурлыг хийгээ аль багийн иргэдийн нийтийн хурлыг хийгээ танд хүнд байнггүй нутгийнхны тэр зургаар баталгааж үзэх хурлын тэмдэглэл нь байна уу? Иргэдээс ямар асуудлуудыг асуусан байна? Компани ямар хариулт өгсөн байна гэдгийг тэмдэглэлээс харах боломжтой юм байна шүү гэж. Энийг хараарай гэж. За байгаль орчны яамд байгаль орчны нөлөөлөлт үнэлгээ батлахдаа иргэдийн сандыг харгалзан үзэж үгүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй. За эхний төлбөрийн баримтыг авч үзэх хэрэгтэй. Яг энэ лицензийг олох шийдвэр гарснаас дараа нь татдаггүй юу. За энэ олборлолтын компани бол сумтай газар ус ашиглах тэргээ жил үхий байгаагүй байгаа. Тэр энэ жил бол тэдний сайтаар ашиглана гэдэг нь тухайн цав газрын усраас болсон хэмжээг гаргах баталгааг түн дүнстэй бусад багтаа гэрээ байгуулдаг. Тийм тэрүүн дүнстэй усны төлбөрөөр тогтоодог. Тийм учраас энэ газар болон ус ашиглах гэрээг бол заавал хэрэгтэй юм шүү гэж. За газар ашиглах гэрээ гэдэг нь тухайн компани үйл ажиллагаа явуулсан тодорхой хэмжээний бол кемпэ байгуулдаг байж байгаа. Тодорхой хэмжээний данжийн өнгөч бол тээвэр хийдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол хэдийн хэмжээний газрын төлбөр гэрээ хийсэн юм бэ? Тийм үлэмж авч үзэх хэрэгтэй. Яг бодтой байна, бодгүй байна гэж авч үзэх хэрэгтэй. За аймгийн мэргэжлийн хэлтийн газрын дүгнэлт гаргуулсан байх хэрэгтэй. Тэгэхээр тэр аймгийн мэргэжлийн хэлтийн газраас бол яг одоо нэг ус ашиглах газар ашиглах гэрээ, за тэгээд энэ нөхөд тэгээд энэ
байгууллагын нөлөөлөх байдлын үнэлгээ энэ бүхэн дээр бол дүнс гаргасан байна уу? Ер нь аймгийн мэргэжлийн хэвлэлийн газрын ямар дүнсийг гаргаж өгч вэ гэдгийг бол та нар бодох хэрэгтэй. За одоо Монгол улсад өргөдөл хичээл зохиохоос гадна сонгуульч шалгалтаар бас хичээл зохиох эхэлж байгаа. Энэ аль хоёр хөтөлбөрийг хүрээд энэ процессыг илүү явуулж байгаа. Энэ талаар бол илүү дараагийн сургалтаар бол мэдээлэл өгч байгаа юм аа. Эсвэл тодорхой байдлаар та бүхний бүх ажиллах бүх энэ хичээлүүд энэ уулзалтаас сонгогдоод олсон хичээлүүд бүгдээрээ энэ өргөдөл олгогдсон учраас энэ өргөдлийг илүү дэлгэрүүлж тайлбарлаж байгаа. Цаашдаа яг энэ салбарт орж ажиллах юм бол сонгуульч шалгалтаар бас хичээл зохиох хувилбар гарсан. Эний дүрм журам процессыг бол дараагийн удаад бол тайлбарлаж болно гэж. Уул уурхай орон нутгад очихоор тодорхой хэдэн үе шатуудтай бол орон нутгад харилцдаг байгаа. Хайгуудын шатанд бол орон нутгад хэдийгээр харилцахгүй ер нь бүртгэлээ хийгүүлээд тэр нөхөр сэргээлийн барьсан хөрөнгөө байршуулдаг. Орон нутгад ажиллах хүчин авахгүй орон нутгад бол ямар нэгэн бол нийгмийн төрийн нөлөөлөөр харьцангуй бага. Байгаль орчны нөлөөлөл бол баг гэдэг байлгаа. Ордын үнэлэх процессыг явуулдаг. Байгалийн шатанд энэ юу гэхээр энэ ордын хэдийн хэмжээний нөөцтэй юм бэ гэдэг бол баг ийм үе шат байлгаа. Тэгээд энийг ордыг олборлоё гэх юм бол уурхай төлөвлөлтийн ажиллагаа явуулдаг. Тэр байгаль нөлөөлөх бол энэ хоёр үе шат дээр бол явдаг байж байгаа. Яг энэ төсөл хэрэгжихээс өмнө хэрэгжихээс яг өнөөдөр одоо яг энэ тухайн хүний байгаль орчин үзүүлэлтүүд нь ямар байгаа, нийгмийн үзүүлэлтүүд нь ямар байгаа, эдийн засгийн үзүүлэлт нь ямар байгаа, хүн амын хөгжил нь ямар байгаа, суурь нь ямар байгаа, шилжилт хөдөлгөөн ямар байгаа. Яг өнөөдрийн нөхцөл байдлыг танаас юм бүтээрийн сундаа, тонц юм бүтээрийн сундаа хүлээж авсан гэсэн. Тэгээд энэ төслөөр энэ байдлыг ямар өөрчлөлтөнд сөрөг нөлөөлөх вэ? Энэ сөрөг нөлөөллүүдийг яаж бууруулах юм бол яг энэ хоёр шиг байгаа. Энэ зүйл бол орон нутгийн төрийн түвшинд бол ингэж байна. Тэгэхээр байгууллагын нөлөөлөлт хэмжээ авах гэдэг бол энэ орон нутгийн дараагийн шатнд бол уул уурхай бүтээн байгуулалтын ажлууд, уурхай төв байгуулах, бүтээн байгуулах гэж байгаа бол энэ дөрвөн шатн дээр үйл явдаг байлаа. Тэгэхээр ашиг хэмжээний тухай хуулиар компани жишээлбэл төрийн хөдөлгөөний байныг олгоно болсон бол энэ одлоо бид хааш нь аль хийхэд экспортлох юм бэ гэдэг юм бол тогтоосон байна. Тэгээд энийг тогтоох аман өчтөд тэрнээс биш одоо манай Монгол улсыг яадаг гэхээр бид нар олборлолтоо хийгээд мөнгөтэй болбоод бид үсэг тавина. Тийм учраас одоо шорон замаар явна гэж ингэж яадаг бол орон нутгийн аймаг засгийн бол их зөвшөөрөх байдлаар бол ингэж хамтдаа бол дараад үүсгдэг байна. Ийм үсэг байгуулсан бол энэ үсгийн байгууллагууд орон нутгад хийж авдаг. Очдог. Тийм учраас бол энэ дэр хүн амын шилжилт гэдэг нь орон нутгийн эдийн засаг багтан өсөх хандлагатай байна. Энэ нэг үзүүлэлт байдаг юм байна. Дараа нь олборлолтын шатн дээр яг мэргэжлийн хүмүүс ажилладаг. Яг бүх тийм ажиллах хэрэгтэй учраас ажиллах хэрэгтэй шаардлагатай. Гаднаас ирсэн хүмүүс гаргацдаг. Энэ ద్వారా орон нутгийн бол эерэг нөлөөлөл буураад ирдэг. Эхний чиглэлд нэг ингээд уулах болох юм байна. Баахан буул, баахан дэлгүүрүүд байгуулждаг. Тэдний гол сайн амт байгуулдаг. Энэ бол байгуулалтын шатнд олборлол болонгууд бүгдээрээ тэднийхээ тавтад орж ажиллаад тэдний гадна ямар ч ажилтан байхгүй, ямар ч буул ажлах шаардлага байдаг. учраас энэ бол орон нутгийн хэрэглэлийн шатнд бол гэдэг тэгэхээр үе шатууд өөр нөлөөллийг бол орон нутгад үзүүлдэг байгаа. Уул уурхай үйлдвэрлэлийн орон нутгад явагдаж байгаа бол маш олон асуудал, шинэ асуудлууд бол үүсэж байна. Орон нутгийн одоо дундтай хөдөлгөөний сонгуулийн 3,000 орчим, 5,000 орчим хүн амтай байж байна. 5,000 хүн амтай орон нутгад бол мадаа өмнө төвийнхний бүтээн байгууллага хэдэн бизнесүүд дүүрд ажиллаж хэвийн ийм харилцаатай ийм бүтээгдэхүүн байсан бол улаан улаан
бизнестэй хүмүүс нь компани хамтан ажиллах замаар бол өгөөж өгөх нь арай дээр болдог. Гэвч чинь орон нутгийн газар шилжсэн буюу газраас хамааралтай, байгалаас хамааралтай эдийн засгийн бүлгүүд малчтай капитализмчд бол баялагаа хамгаалах, эх орон бол баялагаа хамгаалах гэсэн ашиг сонирхол бол илүү гарч ирдэг, их ашиг хамгаалах бүлгүүд гарч ирдэг. Улс төрийн эрсдлүүд бол гарч ирдэг. Орон нутгийн цагааг бол авилгад оруулах ийм бол эрсдэл гарч ирдэг. Засаглал мууддаг. Ингээд газрын эзэмшлийн маргаан гарч ирдэг. Мөн одоо энэ дээр тухайлбал малчин хүнд бол Монгол бол газрыг бол 15-аас 60 жил хугацаанд эзэмшүүлсэн байдаг. Тэгээ 10-20 одоо өвлжээний гадуудаг замнуудад тухайн хэсгийг бол ингээд дараас угаас эзэмших учраас газар эзэмшлийн газар ашиглалтын маргаанууд бол үнэхээр бол үүсч эхэлдэг байж байгаа. Гадуурчээсэн платформ төлөвлөлийн өөрчлөлтүүд гарч ирдэг. Тодорхой газар бол хайгуулын бол ашиглалтын талбар бол ингээд эцэс талбайгаа бол хашигчдаг. Тэнгуүчний биологийн төлөвлөлийн өөрчлөлтүүд бол гарч шилжин асуудал бол ингээд бас учраас энэ биологийн төлөвлөлийн тагуурын өөрчлөлт нэгэн гардаг. Байгалийн тодорхой баялаг бол хорвогддог. Яагаад гэвэл нөхцөлнүүд бол ингээд хашаанд ордог. Нөгөө амьтдын нүүх энэ процессыг багасдаг. Нөгөө талдаа бол энэ дээр бас орчлон олдод явагдах юм бол яхан хайнга муутай жижиг дунд бага хэмжээний уурхайнууд дээр илүү гардаг. Ийм чанар байгаад гараад ирдэг. Ингээд бол яг орон нутгийн уугуул эрхлэх ашиг шилжиж ирсэн эрхлэх ашиг эрхлэх хооронд бол шилжүүлсэн байдал бий болдог. Нүүлгийн шилжүүлэх ажиллагааг нэгэ явагддаг. Уурхайн компани төрийн нөлөөлөл өртгүүдээ бол нүүлэх ажиллагааг нэгэ явагддаг. Нүүлгийн шилжүүлэх ажиллагааг явагддаг. Их мэдлэг юм олон нөлөөлөл явуулаас та бүхэн энэ хэд шар байгаа гэж онцлж авчихдаг бол бичсэн байна. Хүний ихэд ямар нөлөө, хүний ихэд бол сөрөг асуудал гарч ирж байна. Үүсэж байна. Хүний ихэд оролцож байна. Хөдөлмөрлөх ихэд бол нөлөө үүсдэг. Энэ асуудал бол нэгэн хөвч төсөл байдаг. Тэр нь эмгэгчүүд эрүүл мэндийн асуудал байна. Бидний яг эрүүл мэнд эмгэгчүүд эрүүл мэнд ямар нөлөө үзүүлж байна гэдгийг авахгүй нөхөрчүүд талаас нь илүү харах хэрэгтэй байна. Энэ юм дээр манай хараагүй эрүүл мэнд амьсгалын замын өвчнийг бол илүү хатсан байна лээ. Тэгэхээр бид нар бол яг энэ уулуурхаагаас үүдгээр амьсгалын замын эмгэгчүүд амьсгалын замын өвчин илүү нэмэгдэж байна гэж харах нь бол бас харах ихэд бол илүү төвөгтэй юм байна. Нутгийн иргэдэд бол сөрөг төвөгдөж байгаа гаргаад ирж байна. Яг нь усанд уулуурхаан үйл ажиллагаа шарын голын хувьд бол яг унтны усанд яаж нөлөөлж байгаа юм бэ? Яг нь уурхаагаас болсон байна гэдгийг яаж тогтоох юм бэ гэдгийг бол бас их хүчин шаардсан, нөөц шаардсан ийм ажил болох юм байна. Тэгэхээр ийм асуудал бол орон нутагт бол үүсдэг юм аа. Дараагийн асуудал бол энэ уулуурхаагаас үүсдэг нөлөөллүүд юу юм шаардсан. Дахиад нэг одоо гонуудыг харуул яг. Тэгээд орон нутагт нөгөө хөгжил олдох гадууд бидний бидний ярьдгаар бол юм байх тийм ээ. Тэгэхээр хөгжил олдох гадууд гэдэг бол дэлхийн иргэд, иргэний нэгэн байгууллага, компани, хувийн хөршил, жижиг дунд үйлдвэр тэгээд засгийн хамгаалалтын газар хурал гэсэн ийм тоо байж байгаа нөлөөр иргэний нэгэн компани гэсэн гурван тал хамгаар тийм. Тэгэхээр энэ хүмүүсийн хоорондын зөрчилдөөн буюу асуудал үүсэж ирж байгаа нь иргэд нийгмийн нөлөөллүүдийг бий болгодог. Энэ нийгмийн нөлөөлөл гэж хэлбэл энэ бол эдийн засгийн нөлөөлөл байж байна, нийгмийн нөлөөлөл байж байна, байгууллагын нөлөөлөл байж байна. Яг энэ тухайн наад гэх юм бол тогтвортой хөгжил үзүүлэх нөлөөлөл гарч ирдэг. Төрийн нөлөөлөл гарч ирдэг. Тухайлбал одоо жишээлбэл орон нутгийн дэд үйлчлэгэд ачаал өгч байдаг. Цомын эмчиг бол нэг 3,000 хүнтэй тохирсон хувьсгал сарттай 3,000 хүнтэй тохирсон энийг сангийн багцлал явж байгаа шүү дээ. Тийм ээ. Чинь гадаад хэсэг хүмүүс шийдвэрлэн байгаа өвчлөлт хэмждэг. Тэгэхээр нөгөө цомын эмчийн үйлчлэгээ чинь 3,000 хүндээ үйлчлэхээс 6,000 хүнд үйлчлэх боломжгүй болоод ирж байна. Тухайлбал Умгойн тогтсон сумын яг тэр энерги ресурсыг бүтээн байгуулалтын үед бол 16,000 хүн бол тэр сумд тэр дуурын бодож тэр дурд амьдарч байсан. Тэгэхээр сумын эмнэлэг төсөв ерөөсөн 4,000 хүний төсөв байхгүй. Тэгэхээр 4,000 одоо ачаал бол тэр төрийн үйлчлэгээ гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас энэ нөлөө сөрөг нөлөө бүрдүүлдэг юм аа. Орон нутгийн иргэд болон гаднаас иргэдийн хоорондох хүчин хүн ам буюу нүүдлийн хүн ам ажиллагаарч ирсэн
Бизнес эрхэл хийсэн энэ гаднаас ирсэн хүмүүс төрөө хаан уугаад ирэх хоёрын хооронд үлддэг байдаг. За агаарын чанар, утасны чанар бол доройтож ихэддэг. За орон нутгийн хөгжлийн өгүүлбэрүүд багасч ихэддэг. За орон нутгийн төвчлийн бас бодлууд доройтож ихэддэг. За орон нутгийн үнийн инфляц бол бас нэг өсдөг байдаг. Тэгэхээр яг бол одоо хаан богд томьёонд байгаа ундааны үн, Улаанбаатарт байгаа ундааны үн хоёр яг адилхан. Бараг зарим тохиолдолд усны үнүүд илүү өндөр байх жишээтэй бол энэ харагддаг. Ажлын байрны хомсдол бол бий болдог. Зөвхөн уугуул ирээд ажилд очихгүй гаднаас ирсэн хүмүүс ажлын байраар хангалаад байдаг. Үнэхээр бидний хоёрын хооронд нутгийн иргэд батын хүн ам хоёрын хооронд маргаа үүсдэг байдаг. Энэ олон ингэж юу нөлөөлөл дотроос та бүхэнд шараар болгосон эсхийг бол онцлог хийсэн байлээ. Хүний аюулгүй байдал үзүүлж байгаа нөлөөллийг баримтлуулна. Эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг баримтлуулна. Тэр дундаа эмчийн бүлгийн үзүүлж байгаа нөлөөлөл гадны газар ашигтай холбоотой энэ нөлөөллийг авч үзье гэж та бүхэн юм байна. Тэгэхээр бол хамгийн асуудал зөв нөлөөлөл буюу үр дагавар татдаг гэж энэ хоёр зүйлээр татсан байна. За нөлөөллийг бол шууд бос гэж авч үзэж болно. Тэр бол та бүхэн авч үзэж байгаа тэр эмчилгээний нөлөөлөл чинь шууд нөлөөлөл шууд бос нөлөөлөл гэдэг юм байна шүү. За бүх шатнд уулахайн одоо цикл байна тийм ээ, 5 цикл байна. Энэ 5 цикл бүх хүмүүс талууд бүгд хамааралтай. Бүгд их ашиг нөхөрлөг бүгдийг ашиг сонирхол байгаа. Тийм учраас энэ бүх бүлгүүдийг тавхан одоо бүлгүүтэй уулзах, ярилцах шаардлагатай байгаа. Энэ бүгдийг нь өөр талуудын чиг үүргүүд нь юу байгаа, талуудын ашиг сонирхол нь юу байгаа, талуудын хариуцлага нь юу байгаа гэдэг нь тавхан авч үзэх. Орон нутгийн хэлтийн үлэх үр юу юм, хариуцлага юу юм, ашиг сонирхол юу юм тийм ээ. Эднийг авч үзэх. Төрийн байгууллагын бизнес төслийн иргэний нийгэм байгууллагын Рүү юм л авч үзэх хэрэгтэй. Эднийсээ ашиг сонирхол юу байгаа? Орон нутгийн ашиг сонирхол юу байгаа? Грин краны ашиг сонирхол юу байгаа? Эдний төрөлхтний ашиг сонирхол юу байгаа? Энэ байгууллагын ашиг сонирхол юу байгаа? Эдний хэм болохоос аль болохоор хамгийн бага талаар хамгийн богино их ашиг олох байдаг. Орон нутгийн тохиолдолд нөөцийн ашиг үзүүлж бид нар бол өөрсдөө ажлын байртаа тодорхой орон нутгийн хөгжиж авах гэж боддог. Өөрсдөө дараа нь байгалаа нөхөж төлөвлөх татвартай ашиг сонирхол байдаг. Төрийн байгууллагын тохиолдолд энэ байгаа дөрвөн хугацаанд оцсон амжилтанд биелүүлэх дахин усад гаргах юм сонирхол байдаг. Энэ байгууллагын нэг ашиг байна. Энэ одоо бидний байна. За тийм байдлаар бол уулахайн мөчлөг тусам өөрөө ашиг сонирхол байдаг шүү гэдэг арах юм аа. Тэгэхээр уулахаар нэг л цад харагдахгүй, нэг л өнцгөөс харагдахгүй. Ямар шатндаа явсан уулахайн үйл ажиллагаа вэ? Энэ уулахайн үйл ажиллагаа энэ шатнд явж хайгуулалтаар байгаа явж байгаа бол ийм нөлөөлөл үзүүлэхдээ ийм үр дагавруудыг гаргах хэрэгтэй юм. Ашиглах дээр ийм бол өөрчлөлт юм. Тийм учраас ямар нэг асуудал олж харах вэ гэдэг байдлаар нэг харах хэрэгтэй юм шүү. Тэгээд ямар явж байгаа, ямар шатндаа явж байгаа юм бэ? Ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг харах. Ямар талуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Нөгөө талуудын ашиг сонирхол нь юу юм бэ гэдгийг таних хэрэгтэй юм аа гэдэг нь байгаа. Тэгэхээр олон үр дагаврууд байдаг. Энэ олон асуудал байдаг. Эдгээс бүгдийн даад хүмүүс чадах учраас нэг ажил байж авах юм байна. Эхний шатнд яг ажил авах гэдэг зам байдлаар дараагийн шатнууд авах хэрэгтэй байх гэдэг. Авч үзэх юм аа. Тэгвэл бүгдийг нэг дор нэг амьсгалаар бид бол 3 хатар болоо гэж байна. Ягууд юугаар бид яг За 3 дахь нь судалгаа баримтлуулах мониторинг хийхэд анхаарах багтах сургамж гэдэг юм хэлээ. Та бүхэн ажил төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Илүү фокус гаргаж хэлмээр байна. Одоо энэ төсөө эргэлжлийг хараад илүү фокус гаргажээ. Ерөнхий юмнаас ерөнхий юм гаргаж байгаа юм. Тэгвэл илүү фокус гаргаж хэлмээр байна. Тодорхой баг ажиллахаар та бүхэн зохион байгуулсан байх. Тэрийг илүү зохион байгуулалт оруулах хэрэгтэй. За бүгдээ нэг үнэтэй болсон багтаа төсөс ажиллагаа бүтээл болсон байх хэрэгтэй. Өөр таамагтай өөрийн байр сууриас 3 хүн ажиллахад 3 өөр байр суурьтай 3 өөр бүтээлтэй байж болохгүй. Тийм учраас бүгдээ нийлээд нэг дахин хараад яг юу бий болох вэ, юу бий болох чадахгүй юм бэ гэдэг юм одоо энэ төлөвлөгөөнд харах юм аа. Тэгээд бүгдээ багаараа суурь мэддэг чадах нөгөө ижил болох төвшөнд авч хэрэгтэй. Бүгдээ хөөдөг бол нэг энэ салбарт үйлчлэг хийж байгаа бол та бүхэн
сүр мэдлэг нэг болох хэрэгтэй юм шүү. За эсвэл цаг байгаа учраас энэ хуулийг би уншаад танаас ярья. Энэ хуулийг би уншаад энэ журмыг би уншаад танаас ярья. Нэг ийм байдлаар бол мэдээлэлээ хувааж уншаад биеиндээ байх замаар энэ чаддаг гэх бол бас илүү ажилтгтай байж болдог. Яагаад гэвэл өөрөө уншсан нэг бусдаа хүн тийм байхаар өөрөө илүү ойлгодог тогтоодог байгаа. Тийм учраас бол та бүхэн ингэж хувааж мэдлэгээ сайжруулах, сүүл мэдлэгээ салбарын хууль тогтоомж илүү сайжруулах юм шүү. За багийн гишүүд тогтмол мэдээлэл солилцож сонгоны хувааж явах хэрэгтэй юм шүү. Тэгвэл тус тусмаа яг хариуц юм а хэцүү үднэс хөргөн гэж ингэж явахгүй одоо хоорондоо мэдээлэл солилцож байгаарай гэж. Тэгин гарчсан төлөв хавж хэрэгтэй шүү та. Тэгвэл ажлын хоногоос ч юм уу эхний 10 хоног, дунд 7 хоног, 10 хоногоо төлөвлөсөн юм бол бодтой ажил болчихгүй юм уу? Яг календарчилсан өдрийн төлөвөө гаргаад ажиллах юм бол та нарын ажил бол тасалбаргүй процесс бол явагдахгүй, тасалбаргүй эрэл хайгуул хийж, тасалбаргүй одоо нэг ийм үйлчлэг болох учраас энэ үйл ашигтай байдаг. Ялангуяа шинэ салбарт байхад бол бид ийм бодуулаад байдаг шүү гэж энийг бодож ярьж байна. Хоног тутамж гэдэг юм уу, 3 хоног тутамж гэдэг юм уу, үйл ажиллагааны төлөвлөсөн ажил төлөвлөгөө бүрийнхээ хардаг, үйл ажиллагаа бүрийнхээ хардаг бол бүртгүүл тогтмол ярьж нэгэн уулзалт хийж байгаарай. Тэгээ ямар нэгэн байдлаар та бүхэн нэг шатны ажлыг нөгөө шатны ажлаар бол ордууд хийж болох, гадагш хийж болох, франкууд хийж болох төлөвснөр явах хэрэгтэй. Гадаачч бол тул хийж болохгүй, эсвэл практик бас үзэх болохгүй багтаа яг тэр нэг хүчээр ойлгох хэрэгтэй шүү. Нөгөө нэг юм бол хувийн байр суурь өөрийн хүсэл зориг таамаглалыг бол тулгаж болохгүй маа. Компанидч тэр төрөлдрчдэр багийнхандаач тэр нэг байж болохгүй юм шүү. Ингээд амьд гадаарч явах гэсэн 3 нэг хэлний чиг юм бодож байна. Түрүүч анхны хэлжсэн чинь байгаль орчны салбарт ялангуяа уулын салбарт хамтан чиглүүлээд түүнийг баримтжуулаад нөгөө асуудад хариуцлага шаарддаг байгаа танд нэг эрх ашиг хөндөж байдаг. Маань хамгаалалт байгаа учраас тийм ээ хуулийн хүрээлэн үйл ажиллагаа явуулж байгаа ихэд үнэмшилтэй бүхэл талуудын тэгээд одоо бид нар бол үнэлгээг зөвшөөрөх, бүхэлдээ зөвшөөрөх учраас бид нар бол нэг эрх ашигтай хин нэг эрх ашигтай бид нар бол одоо тулнаад гэсэн үг. Тийм учраас бол илүү одоо бодтой, баталгаатай, ноцгоотой, хувийн ашиг сонирхолд ороогүй, хувийн амжилт ороогүй, хувийн одоо үйл ажиллагаанд тулгаагүй ийм л одоо үйл ажиллагаа хийх хэрэгтэй юм байгаа шүү. Арга зүйч дээр дүгнэлт дээр асуудал шалгуур үзүүлэлт дээр бүгд ийм байх хэрэгтэй юм шүү гэдэг нь байнга анхаарч явах хэрэгтэй юм лээ. Арга зүй зоогох дараадаг аргачлалыг бол маш сайн гаргах хэрэгтэй. Төлөвлөгөөнөөс гадна яг ямар аргаар юм бэ гэж. Ямар аргаар бүх хангалттай сумд байгаа энэ уулуурхан үйл ажиллагаанууд эмэгтэйчүүдийн ихэд одоо эрүүл мэндийн нөлөө үзүүлж байна гэдэг тогтоохын тулд ямар арга зүгээр яаж тогтоох юм бэ гэдэг нь маш сайн байх хэрэгтэй. Оновчтой байх хэрэгтэй. Судалгааны маш олон арга байгаа. Энэс алийг яг ашиглах юм бэ гэдэг. Үүний тулд бол хамар хүрээгээд тогтооно. Бүр хангалттай сумыг яг аль газар нутгаар хамруулах юм? Хүн ам хамруулах юм? Ямар бүлгийн хүмүүс байх юм? Нас хүнсийн үед ямар хүмүүс байх юм? Нийгмийн бүлгийн хувьд бол хэнийг байх юм? Сумын төвдөр очингуудаа сумын төвдөр явж байгаа мачтай уулзч болох юм уу юм тийм ээ. Тодорхой яг уулуурхан үйл ажиллагаа явуулж байгаа тэр багийн нутгийн одоо багийнхаа эмэгтэйчүүдтэй уулзах юм уу тийм ээ. Эмэгтэйчүүдтэй уулзах хэдийн ямар бүлгийн эмэгтэйчүүдтэй уулзах юм уу тийм ээ. Энэ хамах хүрээгээ маш сайн тогтоох хэрэгтэй. Оновчтой тогтоох хэрэгтэй. Тэгэхээр хоёрдугаар нь судалгааны арга зүйгээ сонгох хэрэгтэй. Чанарын арга илүү байх байх юм мэдээж уулуурхан та бүхэн зөвхөн бүгд нь чанарын арга бол болох байсалтай байна. Мэдээж тоон судалгааны аргыг бол бас шаардлага гарч ирэх байна. Баримтны судалгааг бол та бүхэн өөрсдөө хийж байгаа гэж ойлгож байгаа. Тэрний нэг нь хичээл гэж ойлгож байгаа. Тийм учраас баримтны судалгааг та бүхэн хичээл ханд болох баримтч гэдэг бол хэрэгтэй. Тэрнээс тэр баримтчид дотроос өөр өөрийнхөө судалгааг ашиглах тэр материалын шалгуур үзүүлэлт юм бол гаргах хэрэгтэй. Судалгааныхаа шалгуур үзүүлэлтийг гаргах хэрэгтэй. Жишээлбэл Бахмут аймгийн Шарын голбор уулуурхан үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бүхэн усны хөтөлбөрүүдийг авч үзэх хэрэгтэй. Усантай холбоотой хууль тогтоомжуудыг л авч үзэх хэрэгтэй. Уснаас үүдэлтэй ондны уснаас үүдэлтэйгээр ямар өвчлөлүүдийг гаргадаг юм бэ? Тэр өвчлөлүүд нь тохирсон тэр статистик үзүүлэлтээр тэр эрүүл мэндийн
байгууллагаас авах. Энэ дээр төвлөрөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бүх төлөвийг хамарсан юм хийж болохгүй маа гэж хэлдэг байгаа юм байна. За ярилцлагуудыг хийх хэрэгтэй мэдээж тийм ээ. Галтаарчаас эрүүл мэндийн байгууллагатай галтаарчаас ярилцлагууд хийн, нийгмийн ажилтнуудтай хийх бах. Гэхдээ яг юу гэж асуух юм бэ? Бүлгийн ажлуудыг хийн, олон талт бүлгийн ажлуудыг хийн. Таны удирдлагч юу байх юм бэ? Ямар тэр ярилцлагуудыг чинь асуултууд нь юу байх юм бэ гэж хүмүүс тойроо яриад байж болно. Их цагийг аваад байж. Тэгвэл яг чиглүүлэхийн тулд асуудал руу чиглүүлэхийн тулд ямар нөөц асуултуудтай байх юм бэ гэдэг энэ юмуудыг бол гаргах хэрэгтэй. За тодорхой хэмжээгээр санд асуудал авч болно. Хүмүүс санд асуудал авч болно. Тэгээд бас яг хаанаас хинээс хэдэн хүнээс авах юм бэ? Яг ямар асуудлуудтай авах юм бэ? Хөдөөний хүмүүс бол тэр болон суугаад одоо ингээд текст бичээд өгүүлж бичээд байхгүй. Тийм учраас тийм өгүүлж шууд хариулах ийм асуудал байж зүгээр байх гэж бодсон. Та хүмүүс судалгааны хөтөлбөртэй хүмүүс байгаа гэж ойлгож байна тийм. Яг энэ салбарын салбар дээр санд асуудал явуулах таа бол яг нэг бичихгүй бол хүмүүс онч авчдаг үг. Ийм учраас шууд тийм үгүй гэсэн чиглэхээр ийм асуудал бол болохгүй байх шиг санагддаг. За зүрх тоглож болно. Та нэг компанид очиод би яг энэ багийн малтан хүн юм байгаамаа. Би надад одоо унтны усад ийм юм болоод байгаа нь миний унтны усны эрүүл мэндэд бол эрүүл мэндийн хангалттай ихэд бол нөлөөлж байна гэж үзэж байгаа гэж хэлээд дүр тоглох арга байж болно. Эсвэл та өөр тэгэхгүй томын нэг малчныг явуулах юм бол компанитай уулзах, эрүүл мэндийн газартай уулзах ийм ажлуудыг хийж болно гэж бодсон. За веб цэвэрлэлийн судалгаа сүүлийн үед явагдаад байгаа. Яг шарын голтой холбоотойгоор, хонгортой холбоотойгоор бол одоо яг энэ усны уулуурхайн салбарын одоо энэ устай холбоотой ямар асуудал бичигдээс явуулах юм бол тэр мэдээлэл юм бол энэ судалгааны материалуудад шаардлагатай байна. За багнуурын хувьд бол тэр дулаан цалбарсан барилдахад хатаад анх тэр одоо засгийн газрын шуум мэдээ явж байхад бол ямар мэдээлэл өгөх, ямар мэдээлэл таниулгууд явуулж ирсэн юм бэ? Гэдгийг бол авч үзэх шаардлагатай. Тэр үе тарааж ирсэн бошууд байгаа бах тэрийг авч үзэх хэрэгтэй гэж бодлоо тийм. За ажилтны арга байлгаа. За энийг бол ашиглаж болно. Энийг бол ашиглах шаардлага яг л та нар өдөр тухайн газраас нөхцөлөөс ажиллах хэрэгтэй. Гэхдээ 70 онд, 80 онд, 90 онд, 95 онд, 2000 онд тухайн газар дээр очиж ирсэн. Тухайн бүрх хангаа дээр очиж ирсэн хүмүүсийг очлуулах нь илүү харьцуулсан анализ хийх бодлого бодож магадгүй. Тийм учраас огт үзэж байгаагүй хүн очиж үзэх нь ямар байх юм. Эсвэл ерөөсөө уулуурхайтай газар очиж ажиллаж ирсэн хүмүүсийг аваачаад яг бүрх хангаа дээр аваачаад ямар байх юм. Тийм ээ. Эсвэл бүрх хангаа бол туул бодын цав газарт байж байгаа. Даамар дээр урд нь очиж ирсэн хүмүүс өнөөдөр очиж бас ямар байх юм. Гэдэг ч юм уу тийм ээ. Ямар нэг юм урд татлын мэдээлэлтэй хүнийг аваач ажиглуулах нь бол хайцлах боломжтой. Харьцуултын арга ажиглалтын арга үргэлжлэнтэй зөвлөлт хийхэд бол ачаал хэрэгтэй гэдэг юм шүү. Тийм үү? Энийг юм бодлоо гэж. За та нар мэдээж очиод асуулгуудыг бэлдэж очин, шалгуултуудыг бэлдэж очин. Тэр чинь тухайн компанид хүлээн зөвшөөрөгдөх байх хэрэгтэй. Асуулт чинь тийм ачим асуучид манайх ингэж дүнгээд авахтаа яах гэж маргадаг компаниуд. Ийм учраас шалгуур үзүүлэх чинь тухайн компани хүлээн зөвшөөрөгдөх байх хэрэгтэй. Шарын гол дээр уулуурхайн үйлчлэл явуулдаг компаниуд, орхны хөндөд уулуурхайн үйлчлэл явуулдаг компаниудад таны очиод асууж байгаа асуулт чинь тухайн компани мэдээлэл өгч байгаа хүн чинь яг энэ судалгаа хийж байгаа бол энийг асуух шаардлага байхгүй. Яг зөв юм асуултаа шүү. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх хэрэгтэй. Тийм асуудлуудыг бэлдэх хэрэгтэй. За арга зүй судалгаанд хамруулж байгаа хүний чинь сонголт маш зөв байх хэрэгтэй юм шүү гэж. За байгаль орчны үйлдвэрлэлийг илүү одоо танах хөрөнд өгөх тийм ээ ийм бол шаардлага гэжтэй. Манайх сая хамбог суманд тоосчлалтай асуудал үүсэх одоо мониторынхаа нэг үзэл болгосон орон хэлбэрийн тоосчлалт үүссэн. Ингээд үзсэн чинь сүүлийн 3 сар тас орчингууд чинь өвд байсан. Тас орчингууд чинь тоосчлалтай асуудал ирээд тайвширч байгаа байхгүй. Тийм учраас байгаль орчны нөгөөд тоосчлалтай холбоотой ялангуяа хизээ үүдхий томдох тохиромж хэрэгтэй мө хэрэггүй мө гэсэн бодцох хэрэгтэй юм байна гэж шалтгаан байдаг юм байна. Бид нар баахан мэдээлэл цуглуулчихлаа. Оролцоо яваад баахан мэдээлэл цуглуулчихлаа. Баахан тайлан уншчихлаа. Баахан баримт цуглуулчихлаа. За тэгвэл тэр мэдээлэл босруулж эцсийн хөрөнгөлтөнд гарах асуудал бол бидний хоёр дахь шатны маш чухал асуудал байдаг. Тийм учраас энэ мэдээллийн бол босруулахдаа маш одоо мэргэжлийн байх шаардлагатай. Энд экспертүүд байх шаардлагатай. За яг хэрэгцээтэй мэдээлэл авах. Хэрэг болж магадгүй баахан мэдээлэл цуглуулчих юм бол үндсэн
асуудлаа үндсэн дүгнэлтэд гаргахад бол төв болоод байдаг. Нэг уулзсан мэдээлэл ашигламаар байдаг. Ашиг болдгоо ийм болчих юм учраас үндсэн мэдээлэл туслах мэдээлэл гэсэн хоёр ангиллаар мэдээлэл болуулаад хоёр талд үүсгэж хадгалах хэрэгтэй байна шүү гэж хэлмээр байна. Тэгээд мэдээ цуглуулж явах явцдаа дүгнэлтэд батруулж явах явцдаа би юу гаргах гэж байгааг үндсэн асуудал байнга санах хэрэгтэй. Би үндэсний уснаас уулуурхаагаас үүдэлтэй үндэсний усны бохирдол нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгийг судлах гэж байгаа. Яг ямар мэдээ хэрэгтэй юм бэ? Бид нар ямар дүгнэлт гаргах гэж байгаа юм бэ гэдгийг байнга санах хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр та бүхний дүгнэлт тайлан чинь бол үйл ажиллагаа юу хийсэн бэ гэдэг чинь тайлан биш. Ямар үр дүн гаргасан бэ гэдэг тайлан бас биш. Тэр та нар өнөөдөр асуудал байна. Уулуурхан үйлчлэгээ явуулснаар манай сумд ийм өөрхөн байсан юм орхон багнууд ийм асуудал байна гэж хаачихсан тийм. Тэр асуудлыг чинь сайжруулах нөлөөний ажлыг чинь хэрэгсэл байх хэрэгтэй байна. Тийм учраас тайлан бол ямар зорилготой бичих вэ гэдгийг одооноос нь бодох хэрэгтэй байна. Манайч гэсэн та бүхэнд тайлан аваад дараагийн нөлөөний ажлаа хийх хэрэг зориулагдсан байх хэрэгтэй. Тийм учраас та бүхэн тайлан авчихсан гэж анхаарах байгаа юм шүү. Өнгөрсөн хугацаанд энэ уулуурхан салбар дээр бол ийм олон байгууллагууд ажиллаж ирсэн. Бид нар бол судалгаанууд хийсэн байгаа, мониторингууд хийсэн, нөлөөллийн ажлууд хийсэн, бодлого боловсруулах шинэ санаа бодлого боловсруулахад бол нөлөөлж ирсэн. Шинэ санаачлал аргачлал бодлогууд гарч ирсэн. Орон нутгийн хэрэглэгдэхэд ийм нүүдлийн соёл боломжууд нэгдсэн ийм аргачлалыг гаргах мөн сайн турш олон улсын сайн туршлагуудыг дэлгэрүүлэх сургууль туршлагаа явуулах мэдлэг түгээх гэсэн ийм чиглэлүүдээр бол бид нар үйл ажиллагаанууд бол явуулж ирсэн. Энийг бол олон талуудтай ялангуяа иргэдийн оролцоотой, орон нутгийн иргэдийн оролцоотой, иргэний байгууллагуудыг хөгжүүлэх замаар өргөн сурталтай хөтөлбөрийг хичээж ирсэн. Төрийн болон олон улсын байгууллагууд хамт ажилласан. Энэ бүх үйл ажиллагаанд бид төрийн санхүүжилт авахгүй явж байлгахаар авахгүй явж ирсэн. Компаниудад санхүүжилт авахгүй байхыг бол хичээлдэг. Тэгээ энэ үйл явцыг бол өнгөрсөн алтны үеийн 93 оноос хойш хийсэн байна. Хүний нөөцийг бэлтгэх энэ бол маш их хүний нөөцийг бэлтгэсэн байна. Энэ процесс явж ирсэн нэг байгууллагад ажилласан хүмүүс маань томоохон компанид орж ажиллаж, төрд орж ажиллаж байна. Олон улсын байгууллагад орж ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн ингээд тодорхой хэмжээний энэ үйл явдлыг болохоор энэ салбарыг мэдээж сайн хэрэгжих экспертүүдийн төвшин хүртэл ажиллах юм хэмжээнд бол ажиллах юм тууштай хэрэгтэй. Тэгэхээр тэр энэ бол тодорхой хэмжээнд хоёр нөр оруулж ирсэн юм шүү. Урд нь та нараас өмнө олон байгууллагууд энэ дээр ажиллаж ирсэн байгаа шүү. Тэрээс мэдээ болцоотой байна. Би үл хэлэх гэж энийг бол хэлж байгаа. Бид нар яг юу хийж ирсэн бэ гэдэг. Хамтын ажиллагааны гэрээ гэдэг ямиг бол дагаврыг бол гаргаж ирсэн. Хүний хөгжөлтөдөө манай байгууллага хоёр бол 2010 онд гаргасан 12 онд дахин сайжруулж гаргаж ирсэн ийм гарын авлага байсан. Өөрөөр хэлбэл энэ орон нутгийн ашиг нөхцөлийн тухай хуулийн 42 дугаар зүйл, газрын засгийн тухай хуулийн дагуур гэрээний дагуу бол гэрээ байгуулахад орон нутгийн захиргаа иргэдийн төлөөлөх шуурхал ямар оролцоотой байх юм, иргэний нийгмийн байгууллага яаж оролцуулах юм, компани яаж оролцох юм бэ? Ийм байдлаар гарын авлага гаргасан. Иргэдийн төлөөлөх шуурхлынхны үнэлгээний карт гэдэг юм бол манай байгууллага боловсруулсан. Одоо энэ хурлынхан бол мэдээж ашиглаж явдаг. Та бүхэн бол энэ танилцаар ирэх. Иргэний нийгмийн байгууллагууд бол нийт их ашиг төлөөллийн эрхлэх асуудлаар бол ажиллаж байна. Хүний хөгжөлтөв олон улсын үндэсний төвшөнд хүний хөгжөлтөв ажиллаж байна. Олон улсын төвшөнд оюутлага хяналтын байгууллагууд ажиллаж байгаа шүү. Компани нийгмийн харилцаа иргэдийн оролцоотой олон улсын стандартаар нийцүүлэн хяналт хийх асуудлыг бол оюутлага хяналт манай хариуд хийдэг. Гэхдээ илүү энэ байгууллагууд нь хүний эрх байгаль орчны эрх хоёрыг хосож харсан ийм байгууллагуудын хийсэн ажлууд. Дан байгаль орчны чиглэлийн төрийн бүсийн агуулгын хийсэн ажлууд бол байгаа. Тэгэхээр зэрэг дагамжууд харж болохгүй юм байна. Хүний эрхтэй энэ уулуурхан сөрөг нөлөөллийг бол хослуулан авах хэрэгтэй, хамтдан авах хэрэгтэй байна гэдэг зүйлээр бол үндсэндээ хүний хөгжөлтөв оюутлага хяналт манай байгууллагууд одоохондоо ажиллаад байна л дээ. Тэгэхээр энийг бол тийм учраас энэ байгууллагуудаар та бүхэн холбогдож ажиллаарай гэж хэлэх байна. Хүний эрхийн зөрчлийн судалгаа мониторинг хийх ажлыг бол манай оюутлага хяналт бол манай хариуд хийж ирсэн. Тэгээд бол зөвхөн хүний эрхийн зөвлөлд бол тайлбарт хийсэн байгаа. Тэгэхээр эндээс зөвлөмжүүд ирээд зөвлөмжийн хэмжүүлэх нөлөөтэй ажлуудыг бол хийж ирсэн байгаа.
байгаль орчны нөхөн сэргийлийн асуудлаар бол шүүхийн журмаар шийдвэрлэх ажил хүний хөгжлөөр хийжсэн. Эцгээс бол манайх одоо шүүхэд хандаж болоод Украины хэлний шүүхэд хандах, нийтийн санхүүгийн тухай хуулийн дагуулыг ерөнхий хэлний сонсгол явуулах, заамар сумын эрхийн төлөөлөх сургалттай хамтраад орон нутгийн сонсгол явуулах гэдэг ийм чиглэлүүд нь яаж байгаа вэ? Бид шүүхэд хэмжих харуулсан материалаа бүрдүүлж байна гэж. Нөхцөлийн мониторинг ойлгох хэрэг хийж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ түүний хэрэгцээд бол мониторинг хийж байна. Хэмжлэнгэр бол ийм нөхцөл байдлаар нэг байгуулж байна гэсэн юм аа. Асуулт нь хэдэн юм хэлээд байна байна. Монгол улсын уудахын салбар дах нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Гарах арга зам нь юу байгаа юм бэ? Яагаад юм байгаа юм бэ гэдэг асуултад оруулаад байна. Монгол улс бол уудахын салбар тавьсан шинэ салбар гэж бид нар үздэг нь олон улсын хэмжээч гэсэн нэг үздэг. Тийм учраас энэ хууль бодлогын чадвар бол маш сул байна. Тэгэхээр сул мөртөнд хэрэгжихгүй байна. Байгаль яагаад гэхээр байгаль орчны стратегийн зорилгод тусламжтай асуудлыг шийдвэрлэх Монгол улсын хууль эрхтний чадамж сул бодлогын төлбөрөөр тодорхой хэмжээний баримт мэддэг гэхгүй. Хуулиуд нь тохиолдох ерөнхий заалттай. Жишээлбэл эрхтэй оролцоог оролцох байгаа юм шиг нэгтэй яг ашиглах гэхээр процедур байхгүй байх шиг тийм. Тийм байж мөн байгаль орчны хуулиуд нь оюун амьтан урамжлалт хамгаалах ашиг материалын нөөц байдлыг ашиглах асуудлыг асуусан энэ газар өмчлөх ашиглах тийм ээ эрх газрын эрхтэй юмтай холбоотой үг байгаа байхгүй юу? Оюун тухай хууль нь, урамжлалын тухай хууль нь, ашигт материалын тухай хууль нь, байгалийн нөөцийг ашиглах энэ хуулиуд нь иргэний газар өмчлөх, газар ашиглах эрхтэй болов хүчилтэд байгаа асуудал байгаа байхгүй юу? Үйдгүүг байгаа. Оройтон газар нутагт амьдарч буй хүн амын талаарх тоо баримт бол тоо баримттай улс орнуудыг байна гэсэн юм байна. Тэгэхээр бол 150 орноос Монгол бол 12-т орсон байсан. Тэгэхээр статус бол манай хангалттай бүрдүүлэхгүй байгаа нэг юм байгаа. Тэгэхээр бид нар эндээс гарах арга зам юу гэж байгаа вэ? Байгаль орчны ялангуяа байгалийн нөөцийг ашиглах аливаа хууль хөтөлбөр боловсруул хэрэгжүүлэхдээ одоо энэ бодлогын хөтөлбөрийн баримтыг бол өдөрлөг болгох буюу одоо энэ аль сумын үйлдэл хүний эрх суурилсан хандлага гэдэг юм яриад байгаа. Хүний эрх суурилсан хандлагаар бол хандлагатай болох энэ уудахын салбарт бол нэвтрүүлэх шаардлага гараад байгаа маа. Эдийн засгийн нийгмийн төлөвлөлтөд бодлогыг батал үүднтэй хэрэгжүүлэх. Зөвхөн эдийн засгийн нийгмийг л авч үзэх Монгол улсын тэгэхээр бодлогыг зөвхөн авч үзэх бол хөвдөж ирсэн байдаг. Тийм учраас хангалттай авах хэрэгтэй юм аа гэдэг асуудал энэ төлөвлөлтөд хөвшлийн 2003 бодлогоор бол бас орж эхэлж байгаа юм бол байгаад байна. Хүмүүс биш байгаагүй их сайн шаардлагатай байгаа маа. Би хэлээд авчлаа гэж бодсон. Хэм хэмжээ энэ уудахын салбарт мөрдөж байгаа хэм хэмжээ стандарт бол хуучин байгаад байгаа. Тэгээ бас дутуу байгаад байгаа. Зарим л огт байхгүй байгаа стандарт бол ийм байгаад байгаа. Уудахын салбарын үндэсний стандарт бол хангалтгүй байгаад байгаа. Олон улсын стандарт ерөөс хэрэгжихгүй. ISO стандарт хэрэгжихгүй. MLS стандарт хэрэгжиж байгаа юм юу байгаад байгаа. Тийм учраас ISO стандарт руу олон улсын гэрэг конвент хэмжээний хэрэгжүүлэхэд бол бид нар энэ нэгэн бол илүү анхаарч энэ үеийн зөвлөмжүүдийг та бүхэн гаргаж ирэх зүгээр хаа гэж. Монгол улсын байгаль орчны нөлөөлөх байдлын нэгдгээр бол олон улсын жишгийн дагуу нэг байгууллагын нөлөөллийн үр дүнд бол энэ 20 нөлөөлийн үнэлгээ, стратегийн нөлөөлийн үнэлгээ, эрүүл мэндийн нөлөөлийн үнэлгээ бол хийхээр бол хуульчлагдсан байгаа. Гэхдээ нэг бол энэ үнэлгээнд огт хийхгүй байгаад байгаа. Багнуурын уурхай дээр нэг 20 нөлөөлийн үнэлгээ бол хийгдсэн. Яг үүндээ бол одоо энэ албаны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бол стратегийн нөлөөлийн үнэлгээ бол хийх байсан боловч энэ стратегийн нөлөөлийн үнэлгээг хийхгүйгээр албаны хөтөлбөрөөр хэрэгжиж явах хэрэгтэй. Ийм учраас бол энийг хийх нөлөөлийн ажил бол биш шаардлага байгаа даа. Нөгөө талдаа бүр бол энэ үнэлгээнүүдийг хийх мэргэжлэн байхгүй чадах үедээ байгаа байна. Ийм учраас байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний энэ үнэлгээ хийхдээ олон улсын стандартыг нийцүүлсэн үндэсний стандартыг болгох шаардлага байгаа. Нүүбийн байгаль орчныг хамгаалах конвенцүүд байдаг. Энэ конвенцүүдийн нийцүүлсэн байдлаар одоо энэ үнэлгээнийг хийх шаардлага байна гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр тэр байгаль орчны яам бол ерөөсөө хамгаалах байгууллага. Энэ уудахын салбарт хэрэгжиж байгаа төслүүдийг байгаль орчинд яг оройтол багтаагаар хорфол багтаагаар одоо олборлох хийх бүлгөө гэдэг тэр бодлого төлөвлөгөөг гаргадаг байгууллага бол яг үнэндээ өнөөдөр
уулуурхай яамны л одоо уулуурхай төслүүдийг хэрэгжүүлэхэд байгаль орчны чиглэлийн гаргаж өгөх ёстой барил материалыг бүрдүүлж өгдөг шат амжилт төдий байгуулах бол хувирдах байгаль боловсрол орхидог болохгүй байгаа шүү. Энийг бас хараарай. За энэ уулуурхай салбарт иргэдийн бодит оролцооны ачаал бол баталгаажаагүй байгаад байгаа. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ ашиглалтын тухай хууль хичээл зохих процессд бол иргэдийн оролцоо бол байгаа юм шиг хэлээсээ яг өндөө бол бодиттой байх хэрэггүй байгаад байгаа. Процесс нь хөөцлөгдөж байгаа ийм асуудал байгаа. Ийм учраас бол одгийн иргэд орчин суугаа хадгалахын байгалыг хариуцсан хамгаалах, орлогын бүрдэх асуудлыг тогтоох, нөөцөө давуу ихээр ашиглах гэх мэтийн юмнууд бол бий болгох шаардлагатай. Энэ дээр гол одоо бидний анхаарах хэрэгтэй юм бол олборлох үйлдвэрлэлийн итод байдлыг санаачлах гэдэг юм байна. Танай сумд уулуурхайн үйл ажиллагаа явуулах бүрээд ирлээ. За танай орон нутгад та нартай ажиллаж байгаа сумд тэгвэл одгийн уулуурхай компаниас юу мэдэх хүсэж байгаа юм бэ? Эдгээр нэг асуугаад бүх мэдээллийг итод нэгтэй болгоод тэр мэдээллийн ил нутаг байна уу? Тэр мэдээлэл нь хортой байна уу, хоргүй байна уу? Тэр мэдээлэл заавал гарчих болцоотой байхгүй. Тийм болцоонууд бий болсон тул та бүхэнд олборлох үйлдвэрлэлийн итод байдлыг санаачлах хэрэгжүүлэх сум болгон хэлбэр зүйл нь байна. Үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг бас анзаарч харах хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр бас чухал юм нь бидний онцлог харах юм уу гэхээр уулуурхайн үйл ажиллагаа нүүдлийн мачтын одоо соёл уламжлалт яаж одоо хосолж явах ёстой юм бэ гэдэг бодлогыг бол гаргахыг бол бид түрүүс үйлдвэрийн газар дээр дагчулбал уулуурхай лицензийг өгчиж байна. Тэгэхээр газрын эрхийн айцуудыг яаж зөвшөөрөх юм бэ гэдэг юм дээр анхаарах шинэ бодлого боломжуудыг гаргах юм дээр таамаг гаргаарай гэж хэлмээр байна. За бас чухал юм болоод энэ хариуцлага ёсгүй энэ асуудал байгаа. Түлхэгчдэр хоёрын хвшилчдэр хариуцлага хүлээх чадвар, хариуцлага хүлээх ёсгүй, хүссэн ажил байх ёстой. Энэ юм болоод энэ хоёр тал бол байхгүй байгаа. Бид нар бол маш их хүлээцтэйгээр орон нутг бол маш их хүлээцтэйгээр бол нэг батлыг бол ашиглаж байгаа. Тэгэхээр эцсийн үндэ бол яг хүссэн хэмжээний бол тийм хариуцлага хэрэгжихгүй. Тийм ёс зүйтэй байж чадахгүй байгаа маа. Тэгэхээр энийг гараад ойлгох хаа гэдэг юм. Тухайлбал нэг юм тодорхой юм байж байгаа. Уулуурхайн үйл ажиллагаа явуулах гэхэд орон нутгийг нэг хандив дэмжлэг аваад тэгээд орон нутгийг хөгжүүлэх гэдэг. Юу өгөх юм бэ гэж асуудаг. Байгаль орчны нөлөөлөх байдлыг нөлөөлж оролцох хүмүүс байна. Яг үүндээ тэр өгөх юм нь бол хориотой байгаа байхгүй юу? Хоёр өөр хуулиар асуудал гэж байгаа юм. Тэр хуулийн 25 дугаар зүйлээр бол хандив дэмжлэг авч болно гэж. Хандив дэмжлэг авахтаа бодлого эргэлмэл статистикт авч болно гэсэн байна. Яг энэ утгаар нь авч үзвэл уулуурхай компаниас хандив дэмжлэг авах замаар эрүүл мэндийн нөлөөлөл бол багас. Эрүүл мэндийн болмоор байгаа бол ашиг сонирхлын асуудал тухай бүтээлтэй хууль байгаа. Энэ хуулийн 17 дугаар зүйлээр бол хандив дэмжлэг авах бол хоригдчихсан байна. Энэ хоёр хууль өнөөдөр 234 мөрдөж байна. Энэ хоёрын дундуур орон нутгийн захирал бол хандив дэмжлэг аваад яваад байгаа. Яаж юу гэхээр сумдаа коммуни төрийн бүс байгуулах замаар хандив дэмжлэг аваад зориг тусаад асуудал байгаа юм дээр та нар анхаарах хэрэгтэй шүү. Энэ төрлийн карт гэдэг нэг юм гэдэг аргачлалыг бид нар гаргаж ирсэн. Иргэд хяналтаар тавих юм бол тэр уулуурхай компани бол тогтмол хэмжих юм байна гэж утгаар 8 оноос эхлээд бид нар энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Одооны бүрэг хангахын мэдэн, орон говийн хатан бүлгийнхэн мэдэн. Тийм учраас энэ бол та бүхэн иргэд энэ мэдээлэл аваарай гэж юм байна. Тэгэхээр та бүхэн одоо модерн үндэсний судалгааны ажлыг уулуурхай салбарт хийж байгаа бол уулуурхай компани үйл ажиллагааг хэмжих гэж байгаа. Тийм учраас компани болгон тохирсон шалгуур үнэлгээний аргачлал гаргаад ирэх болохгүй. Нэгдсэн арга зүйлээ нэгдсэн одоо энэ асуумжтай болох шаардлагатай. Яагаад гэвэл компани болгон тохирсны гаргаад байна гэж компани болгон тохирсон одоо компани өөр бүтэцтэй хандлагатай болчих магадгүй. Нэгвэл компани бодлогод бол амархан болчих магадгүй. Ийм учраас бүх компаниудад хичээх нэртэй шалгуур бүтэцтэй болох шаардлагатай юм шиг байна. За та бүхэн энэ судалгааны ажил ихэвчлэн одоо зөрчил байгаа эсхийг илүүдэд тэрнийг нь бол бүтээн зөвшөөрлөд талуудаа уулзалт хийгээд нөхцөлийг бууруулах ажлуудыг хийе гэдэг байгаа. Тийм учраас та бол судалгааны ажил хийх гэдэг байгаа учраас өвчилж энэ ажлынхаа өмнө та нар юу хийх ёстой вэ? Гурван үйлдэл яг өвчилсөн байдлаар бэлтгэл ажил шатны үед яг энэ судалгаагаа хийж явах судалгааны дараа ийм гурван үйлдэлтэй гараад энэ
3-ыг та бүхэнд өгье гэж бодсон байна. За яг судалгааны хүрээнд яг ямар асуудлыг авч үзэх наривчлал тодорхойлох хэрэгтэй, илүү фокуслох хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол орлогын тулгуур байх хэрэгтэй, хамтрагчтай татварлах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Судалгааг бол сайн хийх хэрэгтэй. Энэний тулд бол холбоотой хууль бодлогын баримтчгууд урд нь хийгдсэн судалгаанууд авч үзэх хэрэгтэй. За бослогуудыг авч үзэх хэрэгтэй. Тэр мэдээлэл өгөх дараа нартаа бол зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй та бүхэн очих юм бол шалгалт хийх байна. Айлгуулахаар муу юм гэж ойлгож магадгүй та бүхэн сайн зүйл байгаа бол сайн зүйл гэж хүмүүс боддог. Жижиг боловсрол энэ бүлэгт авах гэж байгаамаа гэж хэлж байна. Энийг та бүхэн харах. За модерн их зарчим байдаг. Үндсэн дөрвөн юмрыг байнга анхаарч явах хэрэгтэй. Өөрийн итгэл үнэмшил дээр биш тийм ээ харлага дээр гэж гисэн тийм ээ. Зөвхөн баримт факторыг олгох хэрэгтэй. Төвийг сагсан байр суурь барих хэрэгтэй. Аливаа улс төрийн бол бизнесийн зөвлөд авахгүй байх хэрэгтэй. Тодорхой албан тушаалны хувийн хувьд тийм ээ. Улаан аймаг бүрхэн баатар дарга, бүрдийн баатар гэхэд зүгээр хол ямар тогтцооных нь хувьд авчих хэрэгтэй. Орон нутгийн захиргаа яах ёстой юм бэ? Ямар өрх мэдчиг үүрэгтэй байгаа түүнийг яаж хэлдэг вэ? Албан тушаалан байгаль орчны байр суурь бүгд гэж харахаас илүүгээр тухайн байгаль орчны орон нутгийн томьёон байгаль орчны байр суурьд эрх мэдэл чиглэл яаж хэрэгжиж байгаа юм бэ гэж энэ тогтцооных нь хувьд авчих. Өдөрт илүү хаансын мониторинг бол илүү ашиглалттай болох юм шүү. Тэгвэл хувь хүний нэг толгой байж болох юм аа. За мэдээ сонирхлын төсөл ангил байх хэрэгтэй шүү. Та мэдээ энэ судалгааны ажил хийснээрээ үзүүлэлт болох юм аа. За ингээд эцгийн юмд оръё. Нэмэлтээ та бүхэн одоо ямар мэдээлэл суун мэдээллийн их сурвалжийг судлах хэрэгтэй бай тань байдаг юм аа. Тэгэхээр байгаль орчин нөлөөлөх байдлын мэдээний тайлбаруудыг бүгдийг авч үзэх та бүхэн. За тэр дотроос усны асуудал үүсгэж байгаа усны асуудал авч иргэд оролцоод авч үзэж байгаа иргэд оролцооны заалтуудыг авч үзэх болоод бүгдийг авч үзэх яг өөрөө хэлэх юм бол ихэнхээр илүү багтал орой. За мэдээний тайлбар дагаад байгаль орчин хэн чиглэг нь хөдөлгөөр жил бүхий гаргалтаа төлөвлөгөө бүл жил бүхий гаргалтаа түүний байгаль орчны байдлаар хөдөлгөх баталж байгаа. Энэ ямар хүн өмнөдийн батаад байдлыг бас хэвстэй шүү. За байгаль орчны хөдөлгөөг бол эдийн төдөлтөд хурлаар жил бүхий батлаад тэгээд цэцэрэд хамаан хэрэгжүүлж байгаа. Энийг бол батлах хэрэгтэй юм байна. Байгаль орчны чиглэлийн үндсэн хөтөлбөрүүд байж байгаа 20 гаруй хөтөлбөрүүд байж байгаа. Яг тухайн сүмтэй холбоотой ямар хөтөлбөр бодлогын баримтчгууд нь бодлогын компани гаргасан бодлогын баримтчгууд хэн нийцж байгаа юм бэ гэдэг юм бол авах хэрэгтэй. Бодлогын хөгжлийн зорилго 2030-тай холбоотой 8 зорилго байгаа байгаль орчны салбарын яг энэ яг бүр хангаас өмнө орхон грийн одоо орхон багт одоо энэ архан миний бодлогын одоо яг бүр хангай дахны шарын гол ямар хамааралтай байх юм бэ гэсэн юм шүү гэж. Энийг авч үзээрэй. Ногоон хөгжлийн төлөвлөгөө 2025 бодлогын баримтж гарч ирсэн байж байгаа. Эндээс үгээр багнуурын холбоотой яг ажил нэмэр гэж байна. Тэгээд тогтоом 4 өдөр стандарт байгаа 30 гаруй 4 өдөр стандарт байгаа. Энийг бас хэлдэг. Яг энэс нь яг бусдад холбоотой стандартууд нь юу вэ гэдгийг шарын гол гаргах хэрэгтэй. Төрийн бас байгууллагын гаргасан тэр олон гарын хадгалт заавар аргачлал байж байгаа. Юуныг бас хэлдэг. Итгэл тайлангууд байгаа. Энийг бас хэлдэг. Тэндээс үйл зөвлөмж хийдэг. Танад яг ажил хамааралтай байна уу? Энийг бас гаргаж ирээрэй. Ийм байдлаар юм шүү. За байгаль орчны чиглэлээр Монгол улсын нэгэн орсон 11 конвенц байж байна. Энэ конвенцүүдээс яг энэ дуулахын холбоотой уур амьсгалын өөрчлөлт хэмээх ядаг төрөлхтөлийн конвенц гэдэг бол багт хэлээ. Ингэж хэлээ. Тэгээд та бүхэн өөрөөр хөлттэй холбоотойгоор бол одоо асуултууд байвал бичгээр биднэрт ирүүлээрэй. За энийг бид нар бичгээр хариулна. Нөгөө зүгээр холбоотой та бүхэн хуулийг авч үзээд бүгдийг бол ойлгохгүй байгаагүй. Тэгвэл яг энэ асуудалтай холбоотой ямар заалтууд байна? Энэ заалттай холбоотой ямар одоо стандарт байна, зураг байна гэдгийг бол асууж болно. Тэгээд та бүхний яг энэ босруулсан төсөл бүрдээр нь бол яг энэ коммент та бүхэн их ойлгох наам үүсгэн төлөвлөсөн холбоотой таамаг хэлээ гэж. Тэгээ юуны өмнө та бүхэн энэ баримтуудыг таних. Яг тухайн суман дээр байгаа баримтчгуудтай таних. Ойлгохгүй мудаан эрдэж асуугаарай гэж.
За ингээд 5 хүн анхаарал татсан баярлалаа.